За баярлалаа. Тэгэхээр ирхэн хүндэт үзэгчтэй дөнгөж сая бүгдээрээ яагаад түүхүүд цувралын тусгай дугаар болох Путиний үнсэлт гэсэн энэ гайхалтай сайхан киног бид нар бүгдээрээ хамтдаа сууж үзлээ. Тэгэхээр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зориулсан энэ дугаарыг би зориуд сонгон үзүүлж байгаа юм. Тэгэхээр нэвтрүүлгийн форматын уламжлалт ёсоор манай сошиал кино хэлэлцүүлэгт өргөдөж ирсэн панелистууд энэ киног үзээд одоо өөрсдөө ямар өнцгөөс үзэгчид юу гэж хэлмээр байна вэ гэдгийг бол бид нар хэлцдэг. Ингээд яг кинотаа ижилхэн агуулгах, ижилхэн үйл явдал, ижилхэн дүр зураг ер нь бас энэ дүр зураг энэ ер нь та бүхэн танил байна уу? Ингээд би энэ хэрвээ Global International төвийн тэргүүн наран жаргал танаас эхлэе. Яг киног үзээд өнөөдрийн нөхцөл байдалд бас та юу гэж хэлмээр байна? За баярлалаа. Тэгэхээр энэ киног би одоо 2 удаа үзэж байна. Өмнө бас үзсэн энэ хүний түүхийн энэ дээр бас ярьж ирсэн тийм. Тэгэхээр за яг байдал бол яг энэ кинонд гарч кашнтай тохиолдсон шиг ийм айхтар хэмжээнд одоо Монголд хүрээгүй гэж бас хүмүүс бас боддог. Аливаа юмыг бид нар урьдчилан сэргийлэхгүй бол энийг бас ялцад ярьж явахгүй бол энэ маань одоо бас ихтэй байж төрнө гэж. Тэгэхээр манай байгууллага бол жил өхөн хэвлэлийн эрх чөлөөний өдрөө тохиолдуулаад сэтгүүлчдийн мэргэжлийн эрхэд одоо гарсан юм зөрчлийг бас тодорхой хэмжээгээр танилцуулдаг л да. Тэгэхээр энэ жил бол бид нар тийм нэг 86 сэтгүүлчид тохиолдсон 274 төрлийн зөрчлийг бүртгэж авсан. За тэр дотор бол юу яаж байгаа? Яг одоо бие эрхтэн юунд ажлын багц хэрэгсэлд яасан бие эрхтэнд нь одоо халтсан юм тохиолдлууд бол ерөнхийдөө одоо бие эрхтэнд халтсан тохиолдлууд ерөнхийдөө одоо 3% байна гэж байгаа зөрчил дундаа. Түүнээс одоо сэтгүүлч тохиолдсноор биш. За ажлын багц хэрэгсэлд халтсан нь бол 8% байгаа. За манайд бол ингээ хамгийн их тохиолддог юм мэргэжлийн эрхийн одоо зөрчил бол ерөнхийдөө мэдээлэл өгөхөөс татгалцсан. Дараагаар нь бол энэ сүрдүүлсэн дарамтлсан одоо замл хийсэн гэр бүлийнх нь одоо хүмүүсийг бас одоо дарамжилсан ч юм уу дарамтлсан ийм тохиолдлууд 17%. За энэс түрүүн бол ерөнхийдөө нийтлэг нэвтрүүлэг одоо хуулийн мэдээллийн хэрэгслийг нь хоригдсан юм тохиолдолд ерөнхийдөө 19% энийг бол бид ерөнхийдөө одоо тактик тэмцээн гэж ярьдаг л да тийм ээ. За дараагийн нэг одоо 274 зөрчил дотор бол ерөнхийдөө нууц ихсруулжаа илчилгээг алдсан юм тохиолдол энэ 16% байгаа юм. Гэхдээ одоо бас бид нар одоо яг кашнтай тохиолдсон шиг ийм асуудал бол гараагүй гэж сэтгэл тайвширч болохгүй. Тэгэхээр сүүлийн үед бол ерөнхийдөө байдал бол бас одоо тийм төгшөлтэй болох тийм шинжтэй байгаа. Зөвхөн манайх бол одоо байгуулагдсан цагаас хойш энэ мэргэжлийн эрхийн зөрчил одоо мониторинг хийж яхад бол ерөнхийдөө нөгөө одоо сэтгүүлч яг ажил үүргийг гүйцэтгэхсэнтэй холбоотойгоор бас амин насаа алдсан байж болзошгүй гэсэн юм бүрэн зөрчлийг бүрдүүлсэн байгаа. Одоо мониторинг хийж яхад бол тэгэхээр ерөнхийдөө одоо бас яг одоо эцэслэн шийдэгдэх үү гэж бид нар үзэж байгаа. Одоо хамгийн сүүлийн одоо юу тохиолдол гэх юм бол одоо манай төлөвч Болормагийн юу вэ хамгийн ихнийх нь бидний бүртгэж авсан бол одоо 90 сурлагч сэтгүүлчээс Наран Баталтай холбоотой. За тэгээ Батаржи юу байна. За бас нөгөө ТV9-ийн одоо Монгол комент хийсэн залуу байхад тэгэхээр хамгийн гол нь яагаад энэ дэргэлдэж байгаа вэ гэхээр энэ бол ганцхан манай байгууллага биш ерөнхийдөө бас тэгээ олон нийтийн бас анхаарлыг төвлөрсөн юм хэрэггүй шүү дээ. Тэгэхээр аливаа одоо ийм 90 сурвалжлагч чиглэлээр ингэж ажилладаг ийм сэтгүүлчдийн хэргийг нь бол мөрдөлтөө яг өмнө нь юу хийж исэн бэ тийм ээ? Ямар материал дээр ажиллаж исэн бэ гэдэг дээр нь бол үндэслэж юу хийх одоо мөрдөн байцаалтыг бол явуулах шаардлагатай байдаг.
Тэгэхээр одоо жишээлбэл манай цагаач Болормагийн юу бол өөрөө гэртээ байж байгаа тэгээд сараад ухаалдаад хүүхдийнхээ диагон дээр унтсан чинь дагсныхын яс цөмөрцөн гэдэг байгаа аахгүй юу. Тэгэхээр дагсны яс бол тэгж амархан одоо диагонд очиод ингээд цөмөрчдөг зүйл биш юм шиг байгаа юм л да. Тэгэхээр энийг бол одоо ганцхан бид нар ч биш ерөнхийдөө бас яагаад ийм одоо шударга сэтгүүлчид бас ингээд амь насаа ардчив нас орчив гэсэн юм тохиолдлуудыг жирийн одоо хүмүүс ч гэсэн бас энийг ярьж бас надтай их л одоо годомчинд нэг таалагдаад би одоо таныг ийм сэтгүүлчдийн эрхийн чиглэлээр ажиллахыг мэдх юм байна. Тэгээд яагаад ингэж байгаа гэж асууж ирсэн л. Тэгээд би хэлжсэн ерөнхийдөө ингээ олонний анхаарал байгаа хэрэг учраас энийг бол зайлшгүй өөрийнх нь ажил үүрэгтэй холбож энэ мөрдөн байцаалтыг явуулах хэрэгтэй юм аа. За таны ингэж ярьж байгаа гэдэг бол энэ бас олон нийтийн анхаарал байгаа юм байна. Олон нийтэд бас санаа зовж байгаа юм асуудал юм байна гэж би хариулчихсан. За баярлалаа. Тэгэхээр биднэрт бол хангалттай хугацаа байгаа учраас эргэж наран жаргал тэргүүн тантай холбогдъё. Тэгэхээр дараа нь хүний эрхийг хамгаалагч боловсрал түгээч болор сайхан манай нэвтрүүлгээд бас оролцож байгаа. Та яг энэ киног үзээд яг аль өнцгөөс үзэгчдад ямар мэдээлэл хэлье гэж бодож байна? Яг хувийнхаа бодлыг хуваалцахад яг тэг хүний эрхтэй холбож харах юм бол яг эрх чөлөө тэр дундаа үг хэлэх, үзэл бодол илэрхийлэх эрх чөлөө, хэвлэх эрх чөлөө ямар чухал вэ гэдгийг бас харахад түүнд ямар саад бэрхшээл учрж болох вэ? Яаж эрх мэдэл нөлөөлөх боломжтой вэ гэдгийг харуулсан баримт кино гэж бодож байна. Тэгээд зөвхөн хэвлэлийн эрх чөлөөтүүдийг ер нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлд нэгдэх эрх чөлөөг эдлүүлэхийн тулд төр яагаад цаг ямагт баталгаажуулах ёстой юм. Тэр нь өөрөө бодит үйл болохын тулд юуг анхаарах юм бэ гэдгийг бас харлаа гэж бодож байна. Тэгээ ялангуяа ардчлал гэж тодорхойлж байгаа бол тэр ардчлал маань өөрөө тухайн улс оронд яг ямар хэлбэрээр илэрлээ болж байгаа. Тэр нь төрийн байгууллага, эрх мэдэл хуваарлаж байгаа институт, бусад иргэний нийгмийн салбартай яаж холбогдож ийн вэ? Ялангуяа орчин үед зөвхөн нэг улс гэхгүйгээр өөр улсуудад гарч ирж тэгш бус байдал цааш бол ардчилд яаж нөлөөлж байгаа вэ? Тэр нь эргээд иргэний нийгмийн орон зайг хэмжиж гинөө гэдгийг бас харахад баримж авахд бас чухал болов гэж бодож байна. Тэгээд зүгээр хүний туршлагаа өнцгөөс харахад бол яг өдөг идлүүлэх нь төрийн үүрэг хэдий ч яг төрийн зүгээс тэр эрх чөлөөнд халтгаад ямар ойрхон байдаг юм бэ гэдгийг бас харуулж байгаа кино бол гэж бодож байна л да. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлэгт сэтгүүлч одоо хэвлэл мэдээллийн ажиглагч Цэрэнжа үзэж байгаа. Цэрэнжа таны саналуудыг сонсъё. Тэгээд таны шилнээр санагдаж байна. Энэ нэлээд хэдэн жилийн өмнө үндэсний олон нийтийн телевизээр өөрөө үзүүлээд нэг юм ярилцлага хийжсэнийг санаж байна тийм ээ. 2 жилийн өмнө. 2 жилийн өмнө тийм ээ. Тэгээд одоо ингээд цахимаар энийг үзүүлж байгаа юм байна. За тэгээд өнөөдрийн яг бид нар хэвлэлийн эрх чөлөөний өдрийн маргааш нь бид нар хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар энэ киног шалтгаан болгоод ингээд энэ киног үзүүлээд бид нар ярьж байгаа боловч энэ хоёр кино сэдв хоёр маань зөвхөн тайлбар хэрэгтэй байх л бид зүгээр энэ киног яриаггүй бид зүгээр энэ хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг зүгээр нэг яриаггүй зориудаар энэ киног үзэж ярьж штэ. Тийм учраас энэ киноны талаар бас манай нөхдөд бүгдээрээ үзэж харсан болов интернетээс кинотой холбоотой нөхцөл байдлыг ч гэдэг юм уу дараа нь юу болж болсныг тавхан үзэж харсан байх гэж бодож байна. Энэ кино бол 11 оны кино юм байна. 11 оны тийм ээ. Өнөөдөр 9 жилийн өмнө. За тэгээд энэ бол яг харахгүй бас тодорхой одоо дэлхийн түүхүүд гэдгийг бол одоо үнэн бодит мэдээж одоо мэрэгжлийн өндөр түвшинд хийгдсэн юм баримт киноны жишээ гэж үзэх байх. Нөгөө талаар бол яг харахгүй энэ бол тийм одоо Оросын барууны тийм байр суурийг илэрхийлсэн юм нэлээд үдэл сурталтай кино гэж бас одоо хэлхэн зүйтэй болов. Тэгээд би ингээд энд одоо кинонд гарч байгаа энэ хүмүүсийн түүхийг сонирхлоо. Тэр Дрокова гэдэг чинь одоо 13 Наши гэдэг хөдөлгөөн чинь 2013 онд татан буугдсан юм байна. За тэр Дрокова гэдэг
энэ хүүхэн маань одоо хэдэн жилийн дараа Америкт гараад өнөөдөр Америкийн ногоон карт авчихсан. Тэгээ маш том бизнес ийм одоо хөрөнгө оруулалтын бизнес эрхэлдэг. Тэгээд Америктаа бол одоо тэр юу маш ийм баян одоо 10 залуу ийм бизнес эрхлэгч эмэгтэй жагсаалтанд ордог. Ийм эмэгтэй болцсон юм байна. За тэр бус хүмүүсийн тухайд бол яхаа би ингээд тавчилчих. Хамгийн бидний одоо өнөөдөр хэвлэлийн эрхчлөний сэдвтэй холбоотой асуудал маань яах аргагүй тэр Олег Кашин гэдэг зодсон тухай тийм ээ. Би энийг ингээд уншлаа. Тэгэхээр энэ бол яг тийм улс төртэй холбоотой ихэд бас жоохон хэцүү юм болсон юм байна. Яах аргагүй тэр сэтгүүлчийн эрхчлөөнд хандаад амь насанд нь бараг амь насанд нь хөрчих шахсан юм ноцтой хэрэг одоо болсон юм байна. За тэгээ би яг ингээд сайтуудаас ингээд юг нь үзэж байна л да. Ямар очтой юм бэ гэсэн мань хүнийг бол яах аргагүй тэр юу нэг можийн захирагч Турчак гэж хүн захиалсан юм байна. Энэ ямар учиртай вэ гэхээр 2010 онд тэр Олег Кашин гэдэг чинь коммерсант сонд ажиллаж байхдаа тэр Турчак гэдгийг бол жоохон доромжилсан юм. Юугаар хэлсэн юм байна л да. Цаадах нь болохоор ингээд нэг өдрийн дотор 24 цагийн дотор уучлалгүй гэсэн юм байна. Нөгөөх нь мэдээж нөгөөх нь уучлал гуйгаагүй. Тэгээд хэд хоногийн дараа мань хүн зодсон юм. Тэгээд дараа нь бол тэр зодсон хүмүүс нь баригдсан байна. Зодсон хүмүүс нь баригдсан байна. Баригдахдаа яах аргагүй тэр можийн захирагчтай холбоотой хүмүүс одоо мань хүнийг тэр хүний эзэмшдэг үйлдвэрийн хамгаалтын гадны хүмүүс ч гэнэ зодсон гэдэг нь бол тодорхой болсон байна. Яг тэгээд тэр можийн захирагч өөрөө зод гэдэг үг өгсөн үгүй юу? Бараг л ерөнхийдөө тийм юм шиг тийм өөрийнхөө төлөөний хүмүүсээр дамжуулаад за энэ нэг сэтгүүлч ингээд манай захирагчийг доромжилсан тийм учраас жоохон одоо сануулга болгоод зодоод өгсөн юм. Тэгээд зодсон ийм арга хэмжээ болсон юм байна. Тэгэхээр би энэгээр юу хэлэх гэж байна гэвэл бид нэр иймэрхүү яг энэ сэтгүүлчийн эрх төлөөтэй холбоотой тийм ээ сэтгүүлчийн эрхэнд халдсан тухай асуудлыг нэлээд сайн баримттайгаар ярих цаг болцсон байна. Хэрэгтэй байна тийм ээ. Зүгээр одоо сэтгүүлчийн эрхтэн тэгж халдсан, тэгж зодсон энэ төр гэдэг маань бид нар тийм нэг урья лозунгийн хэмжээнд маш их явдаг гэдгийг бол би юуны өмнө хэлмээр байна. Тэгээд түүнээс хойш тэгээд энэ бол яах аргагүй одоо тэр тухайн үедээ бол маш их одоо дуйлаанд дэгдсэн тэр энэ асуудлыг бол тухайн үед Оросын холбооны улсын ерөнхийлөгч байсан Медведев өөрөө энэ асуудлаараас өөрийнхөө байр сууриа илэрхийлээд энэ тэр буруутай этгээдийг олж шийдэх ёстой гэдэг ийм байр суурийг илэрхийлж байсан ийм нэвтрүүлэг бол ингээд бидний өнөөдрийн ярианы ийм одоо кейс болсон байна. Тэгэхээр энэ бас жоохон сонирхолтой байна л да тийм ээ. Одоо глобалчл гэдгийг бид нар бол харж байна шүү дээ тийм ээ. Барууныхан Оросын тухай кино хийгээд баримт кино хийгээд тэрийг нь Монголд үзээд тэгээд бид нар өөрсдөө хэвлэлийн эрхчлөөний асуудлыг бас ингээд ярьж байна гэдгийг би юуны өмнө одоо оршил болгож хэлье гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө болохоор манай нэвтрүүлгийн бас үндсэн шугам бас ямар байдг вэ гэхээр энэ киноны тухай бол мэдээж сая Сэрэнжав ажиглагч их сайхан мэдээлэлүүд дээрээс үндэслээд хэлээд өгч байгаа шиг байна. Ер нь кино хэлэлцүүлийн гол үндсэн шугам нь яг гэхээр киног бол бид нар ямар нэгэн байдлаар мэдээж хүн болгоны үзэл бодлыг бол хүндэтгэхүйдээс бид нар юу гэж хэлэх нь бол мэдээж тухайн хүний эрхийн асуудал. Хэлэлцүүлгийн маань гол чухал формат юу байдг вэ гэхээр ерөнхийдөө киногаар энэ олон баримтат киногаар кейс болгож Монголын нөхцөлд сэтгүүлчдийн тухайн сэдв одоо сонгож аваа сэдв бол өнөөдөр хэвлэлийн эрхчлөлийн өдөр зориулсан хараад бус контент сэтгүүлчдийн аюулгүй байдал гэсэн ийм чиглэлд бид нэр ярих учраас киноны талаар бол мэдээж сая ажиглагч маань нэлээд их гүнзгий одоо тэмдэглэж судалж одоо сайтаас харсан мэдээллүүдийг бол бас хөргөж байгаа шиг байна. Бидний хувьд болохоор зэрэг яг тухайн хэлэлцүүлэлтээр бид нар хэлсэн хараат бус хэвлэл доктортой хөгжлийн хурдсахуур юм аа гэдэг чиглэл рүүгээ илүү их явах юм байнамаа. За Монгол улсын хууль зүйн сайдаас нь Тэмүүжин та саналаа хэлэх үү? Киног үзээ танд юу бодогдож вэ? Ямар одоо өнцгөөс нь үзэгчдэд мэдээлэл хүргэх. За микрофон ажиллаж байна уу? Ажиллаж байна. За киног үзээд хэд хэдэн өнцөг сонирхолтой санагдаж байна надад. Нэгдүгээрт ирэх болж байгаа албан тушаалтнууд шийдвэр гаргаж байгаа олонх засаг барьж байгаа улс төрийн хүчин ч гэдэг юм уу
тэр хүмүүс өөрсдөө хамгаалахын тулд бас жагсаал цуглаан зохион байгуулдаг, хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх тэр орон зайг төрүүлж эзэлж болдог гэдгийг бас тийм харуулсан тийм үйл явдлууд энэ кино дотор харагдаж байна л да. Өөрөөр хэлбэл нийгэмд асуудлыг шүүмжилж ярих тэр орон зайг бас булаацалдаж тэр орон зайг үгүйсгэснээрээ хязгаарласнараа бас өөрсдийг өөр нүдээр харах боломжийг алга болох тийм үнцэг бас харагдаж байна. Тэгээд энэ үйл явдал Оросд за ингэж болж байсан юм байна гэж харахад өнгөрсөн жил гаруйхан өмнөх Монголд бас болж байсныг би маш сайн саналаа л да. Сквадрын талбайд их өргөчт нь өөрсдөө жагсаал цуглаа хийгээд баруун гараараа зүүн гараа одоо шүүмжлээ сууж идэг. Нийгмийн бусад бүлгүүдийг улс төрийн талбарт гарч ирэх боломжгүй болгож идэг. Тэр шүүмжлэх өнцөг сэдвүүдийг нь өөр зүг рүү хандуулж идэг нэг юм хандлага нэг хэсэг Монголд бас гарсан шүү дээ. Одоо ч гэсэн тэр бас үргэлжилж байгаа. Хоёрт нь яг энэтэй уялдаад бас нэг харагдсан юм нь тэр үзий ядалт. Хүмүүсийг ухаалгаар хэрсүү байдлаар асуудлын учир шалтгааныг олж харах шийдэл хаана байна гэж харахаас илүүтэйгээр нийгэмний буруутан энд байна гэж хин нэг нөрөө заагаад тэрийг л устгаал, тэрийг л цаазлал, тэрийг л одоо энэ улс орноос хөөж зайлуулжвал улс орон цаашаа хөгжих юм шиг бодогдтол нь гэж хэрэг хүлдэг. Тэр үзэгдэл бас сая бол харагдаж байгаа байхгүй. Монголд бас 30 гэр бүлээс ахвал одоо юу гэдгийг ер нь бол арай ингэж зодож нүдээд нийгэмд гадуурхчихгүй ч гэсэн нөгөө ялгарлаж байгаа хэсгээ хууль шүүхэн тусалцаатаагаар бас одоо нийгмээс гадна авчиж тавих гэж оролдож байгаа тохиолдол бас гараалаа шүү дээ. Тэгэхээр энэ үзий ядалтын давлгааг үүсгэх замаар бодит асуудлуудыг олон нийт олж харахгүй болтол нь одоо хөөсрүүлэх тийм улс төрийн арга техникийн тухай бас энд гарч ирнэ л да. За дахиад яг энэтэй уялдаад миний нэг анзаарсан юм бол эрх баригчдын зүгээс хуулийн дээр дур зоргоороо гарах төдийгүй хүч хэрхлэхийг юм өөгшүүлэх хандлага сүүлийн хэдэн жилд бол одоо Монгол бас тэнвчилж байгаа шүү дээ. Ямар нэгэн хүч хэрхлэх үс тийм урай лоозонтой асуудлыг хууль ёсны арга хэрэгслээр шийдэхээс илүүтэйгээр хүч хэрхлэлийн арга замаар шийдэх тийм бүлэг хэсгийг эрх мэдлэгчдийн зүгээс одоо өмгөөлж дэмжих тэ дуугу толгой эсэргүүц дуурахгүй за тэгэрэй гэж хэлэхгүй ч гэсэн дуугу толгой тогсон байдлаар ингэж үйл ажиллагааг өөгшүүлэх хандлага бол энэ нийгэмд бас нэлээд газар авшинчтай болоод байгаа. Тэрний хамгийн том тод илэрлэл нь жишээ нь одоо жилийн өмнөх хүн одоо Загдаа гэдэг хүн чинь бараг л энэ засгийн газрын ерөнхий сайдын их хэрэгчдийн бодог бараг л одоо баруун гарын шхан болох холгүй байлаа шүү дээ. Тэрнтэй адилхан ийм хүч хэрхлэгч болохуус бүлэглүүдийг эрх мэдлийнхээ өмгөөлөл нөлөөгөөр одоо өөгшүүлэх хандлага эрх баригчид хийгээд ирэхээр тийм хүч хэрхийллийн арга замууд нь нийгмийг эрүүл саруулаар шүүмжилж байгаа асуудлыг бодиттой харахыг анхааруулж байгаа тэр хэсэг рүүгээ очиод хүч хэрхийл болчих тийм аюул байдсан байна гэдгийг бас харуулад байна. За яг энэ нөгөө хүч хэрхийллийн арга замаар асуудлыг шийддэг гэдгийг ард нөгөө талд нь толгой тохиод эрх мэдлийнхээ нөөцийг үзүүлээд байгаа хүмүүс чинь хуулийг, хүний эрхийг хүчгүүдүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр хуулиас гадуур хэн нэгний албан тушаалтны нөмөр нөөлөгт байвал юу ч хийжээс хамаагүй, хэнийг ч хүчрхийлжээс хамаагүй энэ хүчрхийл нь чөлөөт арчсан нийгэмд байдаг дуу хоолойг тийм үзэл бодлын ялгаатай хүчрхийлэхгүйгээр илэрхийлж байгаа байр суурьдаг ч гэсэн хучин дард үзий ядалтыг байгуулгаж болно гэдэг л тийм төр зураг бас сая энэ кинон дээр хуулийн хуцаас харагдаж байна. Тийм учраас хуулиар шударга ёсыг тогтоох уу эсвэл шударга ёс гэдэг одоо нэрийн дор хүчрхийллийг өөгшүүлж энэ нийгэмд айц сүйц бий болох уу гэдэг чинь бас л нэг тийм хаалттай зохимжгүй нийгмийн эрх мэдлүүд хийдэг аяга шиг болж байна л да. Тэгээ мэдээж хэрэг энэ
одоо баримт киноны донд өртөж байгаа нэг зүйл бол тэг хүчирхийллийг эрх мэдлийн нөмөр нөөлгөтэйгээр тэг үзий ядалтыг тавьж байгаа сэтгүүлч рүү авчиад гарч байгаа үйл явцанд ганц одоо хэрэг мэдээлэл эрхчлөө сэтгүүлч гэхээс илүүтэйгээр бас авилгын эсрэг шүүгэл хүлээгчдийг хүний эрхийн одоо төлөө тэмцэгчдийг бас ийм арга замаар дугуй болгож ийм арга замаар одоо нийгмийн үзий ядалтын үзүүр дээр бас авч болно шүү дээ гэдгийг бас сургамжтайгаар харуулж байна л да. За баярлалаа, бидэрт эргээд холбогдох боломж олдноо. За Amnesty International Монгол байгууллагын зохицуулагч Цэцэн Заяа. Би саллаа хэлье гэж сайн надад мессеж ирсэн байна. Залуу хүний хувьд тэгээд хүний эрхийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд саяны баримтат киног үзээд надад ийм хоёр төрлийн сэтгэл төрлөө л доо. Нэг нь юу вэ гэхээр одоо үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж байгаа энэ хүмүүсийг бид нараа нөгөө нийгэм бас тэрслэн үзэлтэн, хүний эрхийн хамгаалагч тэрслэн үзэлтэн гэж харуулж байгаа энэ хэсэг надад бас их тод нөгөө бууж ирлээ л дээ. Сая кинонд дэр тэгж гарсан тийм ээ. Хүний эрхийн хамгаалагч тэрслэн үзэлтэн тэгээ нөгөө зөв зүйлийн төлөө дуурайд шудраг ус зүйлийг гилчлээд ингээ явж байгаа хүмүүсийг бас тэрслэн үзэлтэн гэдгийг төрхирдэг юм хандлага техник манай нийгэмд ч гэсэн бас маш их байгаа. Энэ байдлаараа хүний эрхийн хамгаалагчдыг хүний эрхийн асуудлаар бичиж байгаа сэтгүүлчдийг тийм ээ шудраг бус зүйлийг ил тод бодгож байгаа, авилгыг ил тод бодгож байгаа хүмүүсийг ингэж одоо урам зоригийг нь бохоох гэсэн. Тэгээд хүмүүст олон нийтэд энэ бол одоо тэрслэн үзэлтэй, төрийн эсрэг үзэлтэй тийм ээ. Тийм хүн гэсэн ийм ойлголт төрүүлэх, талцуулах ийм арга техникүүд бас одоо болтол байгаа. Тэгэхээр бид нар нэгэнт хэвлэлийн эрх төлөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн асуудлыг ярьж байгаа одоо давхар бас хүний эрхийн хамгаалагчдын эрхийг бас ингэж одоо зөрчиж боддог юм байна. Нэр хүндэд нь бас ингэж гутаан дарамжилж харьцаж болдго юм байна гэдгийг бас их анхаарч үзсэн байх гэж би бас найдаж байна. Хоёрд гэх юм бол залуу хүний хувьд одоо тэр наашийн хөдөлгөөнд 30 мянган залуучуудыг цуглуулад тэгээд эднэр бодвол газар тал хэвтэж байх ёстой хүмүүс гээд илт хүчирхийллийн хэлбэрээр юм чагсаал цуглаан хийж байгаа. Тэгээ тэнд нэгдэж байгаа залуучуудын талаар ямар сэтгэлтэй байгаад гэж би залуу хүний хувьд бас бодлоо. Монгол улсад бас маш олон залуучууд энэ их хүчийг тийм ээ зөв тал руу эргүүлж байгаа болов эсвэл буруугаар ашиглаж байгаа болов энэ тохиолдолд тэр олон хүч дунд явж байгаа нэг монгол залуу ямар үзэл бодолтой байгаа юм бол гэдэг бас их сонирхолтой сэтгэл надад төрөөд байгаа байхгүй юу. Энэ юу юм гэж байгаа гэхээр ерөөхдөө үг хэлэх, тайван замаар чагсаал цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх бол хүн бүрт байгаа. Тэгтэл энэ эрхийг буруугаар ашиглаж байгаа ийм арга техник бас байна улс төрд тийм ээ. Сая Тэмүүжин хуульчийн хэлсэнчлэн яг л тэр 30 мянган залуучуудыг тэгж хийж байгаа. Тэгээд тэр кинон дээр бас их гарсан үг шүү дээ тий. Би ийм хөдөлгөөний хэрвээ тэргүүн нь байсан бол энэ бүх зүйл хүчирхийлэл энэ бүх зүйл болсны дараа би уг нь анханасаа ийм санаагүй байсан юм аа гэж хэлэх байсан уу гэдэг нэгт маш том санаа гарч ирсэн тий. Тэгэхээр тэр олон хүч, тэр олон нөгөө яг зөв замаар хүчирхийллийн бус аргаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудлыг мэддэггүй, тэр үнэт зүйлийг мэддэггүй, тэр одоо мянган залуучуудыг цуглуулчаад хэрвээ нөгөө юунаас хараанасаа ингээд алдчих юм бол тийм ээ хязгаараасаа алдчих юм бол дараа нь бас яах вэ гэдэг асуудал их харамсалтай асуудал. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг юм миний хувийн үзнээс зөвхөн сэтгүүлчдийн эрхийн юмнаас гадна тийм ээ маш том хүний эрхийн боловсролын маш том хүний эрхийн хамгийн анхны анхдагч энэ үнэт зүйлийн асуудал байгаа. Тэгэхээр маш олон залуучууд манай институтийн залуучууд ч гэсэн үзэж байгаа тий. Тэгэхээр ийм одоо арга техник бас байдгийн байна. Ийм юмд бас их хүртэж тэгчээд тэрийгээ би бас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа. Би 50 замаар чагсаад цуглаан хийх хэрэгээ эдэлж байгаа гэж ойлгож явах үе тийм ээ. Нөгөө цаад мөн чанар нь бол өөр байгаа шүү гэсэн ийм хоёр төрлийн сэтгэл надад бас төрлөө. Тэгээд энэ хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотойгоор энэ бас их цаг үе олсон. За баярлалаа. Ковидтай холбоотойгоор бас зөндөө олон сэтгүүлчдийг тийм ээ тэгээд хэвлэлийн олон нийтийн хэрэгслүүдийг тийм ээ шахах хавчих юм төрлийн хуулийн төслүүд санаачлагдчихээн
Дэлхийн улс оронд ч гэсэн ийм хандлагууд зөндөө байна. Айллах, халдлах, сүрбүүлгэн дүртдэг, хаадаг, боодог, тийм ээ, сургаггүй алга болгодог гэд маш олон төрлийн ийм асуудлууд бас цаг үетэйгээ уялдаад ковидтэй чадвартай бас гарч ирж байгаа. Тэн дээр бас нэг нь бид нар хэвлэлийн эрх чөлөөг ярьж байгаа бол тэн дээр бас юм хариу реакц үзүүлдэг тийм ээ, тэр асуудалтай бас анхаарал хандуулдаг байвал их зүгээр санагдчих. Баярлалаа. Маш их баярлалаа. Тэгэхээр кино сонголтын хувьд бол танд бол таны хэлсэн зүйл одоо бас үзэгчид анзаар сонсож байгаа болов уу гэж бодож байна. За одоо бид нар ундраа гишүүн орж ирсэн болов улсын их хурлын гишүүн ундраа манай нэвтрүүлэгт бас урагдсан сая жоохон ажиглаж орж ирэх шиг боллоо. За Transparency International Монгол рим бас байгууллагын гүйцэтгэх захирал Батбаяр бас манай нэвтрүүлэгт урилгаар оролцож байгаа. Та энэ киног яг ямар өнцгөөс яаж харваа, сургамжтай зүйлүүд бидэнд юу байх болвоо? Батбаяр тэргүүн байна уу? Батбаяр байна уу? Сонсогдож байна уу? Сонсогдож байна. За баярлалаа. Тэгэхээр Transparency International байгууллагын зүгээс саналаа хэлэхэд кино бол бас хэдийгээр 2011 оны кино ч гэсэн ач холбогдол агуулгаар бол одоо хүртэл ач холбогдол алдаагүй гэж харж байна л. Яг тэгэхээр Оросын холбооны улс хэвлэлийн эрх чөлөө энэ чиглэлээр одоо иргэд сэтгүүлчд одоо халдж байгаа энэ техник бол Монголд бас ямар нэгэн байдлаар орж ид хэрэгжих боломжтой. Яг тэгвэл бид бас хуучин түүхээ харсан ч гэсэн Оросд хэрэгжилж исэн одоо хүний хилмигдүүлдэг, хүний эрхэнд халддаг ийм одоо техник арга хэрэгслүүд Монголд орж ид нутагшиж одоо бас манай улсад түүхийн хард холбоо үлдээжсэн ийм одоо түүхтэй нэгдүгээр. За хоёрдугаарт бол бид сая 4-р сарын 29-нд бол мэдээлэл гаргасан байгаа Берлин хотноо Transparency International байгууллага мөн Их Британи төвдөө Article 19 гэдэг хүний эрхийн чиглэлээр ажилладаг сэтгүүлч эрхчлөлийг хамгаалдаг байгууллагууд. Учир нь бол Монгол улсад одоо 2020 оны 1-р сарын 20-нд батлагдсан эрүүгийн хуульд гарсан энэ өөрчлөлтүүд тэрэн дотроос энэ хүний нэр хүндэд халдах гэсэн одоо энэ заалт нөгөөрөө бол сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг одоо үүсгэн шалгах юм одоо орчин бий болгосон. За энэ 3 сарын 1-ээс одоо хэрэгжиж ирсэнтэйгээ холбоотойгоор сэтгүүлчд бол одоо хүнд байдалд орцсон бид нар харж байгаа. Түрүүчээс одоо бас хүч хилд өртөж одоо цагдаад зодулсан юм асуудал байгаа. Энэ цагдаад зодулсан бичлэг бол гарч ирэхгүй байгаа. Энэ чи юу харуулж байгаа бичлэг байгаа юм бэ? Олон нийтэд гаргаж тавиад үгүйсгэж чадахгүй байгаа юм байна гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр манай цагдааны бол бас одоо Оросын холбооны улсын одоо цагдаа нартай адилхан одоо арга барилаар хандж явах ийм одоо эрсдэл хүртэл байна гэж харж байна. За тэгээд дээр нь бид одоо бас энэ киноныг ач холбогдол бол 2011 оноос хойш хэдийгээр 9 жил өнгөрсөн ч гэсэн энэ киноноос хойш бид яг Оросд юу болсон бэ гэсэн үйл явдлаас харах боломж харагдаад байгаа маа. Тэгэхээр юу гэж ихээр 9 жил өнгөрсөн ч гэсэн Оросын одоо эрх баригчид бол энэ кинонууд хийж исэн хэвлэлийн эрх чөлөө хүний эрхэд одоо халдж исэн тэр одоо арга барилаа бол улам өөрчилж зорилготой хүрэх гэж явж байна. Бид одоо сая харлаа 2020 оны дөнгөж гармагц Оросын холбооны улсын ерөнхийлөгч бол одоо хугацаагүйгээр одоо ерөнхийлөгчийн ширээнд суух энэ одоо санал асуулга явуулахар төлөвлөсөн байлаа. Тийм чи юу харуулж ингэхээр тэг 11 оноос явж исэн зүйл бол явж байна. Тэгээд барууны хэвлэлүүдээс бичсэн байсан. Энэ залуучуудыг одоо ингэж нэг бол Путин үзэн айдуулдаг, нэг бол Путин хит одоо ингэж дэмжүүлдэг чинь гол зорилго бол залуучуудыг ямар ч улс төрөөр идэвхгүй болох юм зорилготой болчдөг. Тэгээд 2019 оны сүүлээр хийсэн судалгаа Оросын залуучуудын бараг 50-аас илүү хүн л Орос улсаас гарч явах юм сонирхолтой болсон гэсэн судалгаа гарсан байсан. Энийг харуулж ингэхээр залуучуудыг улс төрөөс холдуулах ийм зүйл байгаа юм. За тэгээд сая он гараар энэ COVID-19-тэй холбоотойгоор Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн одоо төлөвлөсөн олон ажлууд нурж унлаа л да. Тухайлбал референдум явахааргүй болчлоо. Оросуудын бас одоо цусыг хөргөдөг ялалтын парад бол бас шийдгэргүй болж байна. Энэ чи юу харуулж ирэх нөгөө хэвлэл мэдээллийг одоо өөр одоо үзэл сурталаар хийдэг тэр механизмууд нь ажиллахгүй болоод ирж штэ. За баярлалаа. COVID-19-тэй тэгээд төгсгөлт нь амшигын хуультай за тэгээ рүүгээ орно. Одоо бүх үлдсэн панелистуудаа бас боломж олгоё. Эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэн яагаад төхөд онлайн баримтат кино контентыг нийгмийн мэдээллийн хэрэгслийн 3 суугаар үзэгч та бүхэндээ хүрчээ. Тэгэхээр манай нэвтрүүлгэнд оролцож байгаа панелистууд маань саяхан гарсан одоо 40 минутын киноны талаар одоо өөр өөрсдийнхөө үзсэн үндэс сургамжтай талуудыг нь үзэгч та бүхэндээ одоо хуваалцаж байгаа юм аа. За дараа нь би үндэсний
үндсэн хуулийн эрх зүйч үүр цайх манай нэвтрүүлэгт оролцож байгаа. Та энэ киног яг ямар өнцгөөс яаж үзэгчдээ та юу хэлж чадах вэ? За сонсогдож байна уу? Сонсогдож байна. За. Тэгэхээр кино бас сонирхолтой байлаа. Одоо ингээд ийм чин BBC хийсэн кино үү? Ямар кино вэ? Энэ BBC телевизээр бас гарсан. Тийм. Ани Девай гэдэг олон нийтийн сан болов энэ киног бүтээн төрөгчтэй олон найруулагчид продюсеруудын хавдын уран бүтээл. Зөв. Тэгэхээр одоо ингээд ийм кино гаргаад тэгээд араас нь бидэд ингээд хилцүүлэг явуулахаар бид нарыг бол одоо юу гэдэг барууны пропагандистууд ч гэдэг юм уу те барууны одоо үзлийг баримтлагч гэх юм уу тийм байдлаар бас шүүмжилж коммент бичих нөхдүүд бас гарч магадгүй баг. Гэхдээ ер нь бол олон нийтийн радио телевизэн одоо хараат бус болоод хөгжсөн улсад бол тэр чинь нөгөө өөрийнхөө ард түмэнд зориулж гаргаж байгаа контент. Тэгэхээр бол нөгөө чөлөөт нийгэмд, нээлттэй нийгэмд хит одоо тийм пропаганда маягийн кино хийх боломж бол угаасаа байдаггүй. Эргээд тэр нь одоо ил болоод унах гэх мэт ийм тохиолдлууд байдаг. Тийм учраас бид бол одоо барууны олон нийтийн телевизийн гаргасан кино юм байх юм бол бас итгэлтэйгээр үзэж дүгнэж байх тийм боломж бол байгаа гэдгийг бол би бас юуны өмнө хэлмээр байна. Германд бас пропаганда 3.0 Путин гэдэг тийм одоо Путиний пропаганда систем яаж ажилддаг вэ гэдэг талаарх тийм баримтат кино байдаг л да. Бид нар бол яг баримтжуулаад одоо Германд ямар аюултай юм болж байгаа гэхээр хит зүүнний үзэлтэй линк гэдэг нам байна. Тэр намайг бол одоо хуучин социализмын үеийн одоо харилцаатай тэр нь бол нөгөө зүүн Германы SED гэдэг коммунист намынхаа суурин дээр үүссэн нам баггүй. Тэгэхээр тэд нартай бол одоо чинь юуны үеэр харилцаатай социализмын үеэс харилцаатай одоо нөгөө Германы шинэ хөлбөр буюу Alternative für Deutschland гэдэг шинэ одоо барууны хэд барууны одоо үндэслэх үзэлтэй тийм нам гараад ирсэн байна. Энэ хоёр намтай Оросын одоо Russia Today гэдэг юм өөр бусад одоо тийм мэдээллийн одоо сувгууд Facebook Messenger Facebook троллууд гэх мэтлэн ингээд хамтарч ажилладаг тийм систем байна гэдэг ийм юмыг одоо харуулсан тийм кино байдаг бас баримт кино бас их үзүүштэй. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа юу гэхээр одоо яг тэр пропаганда 3.0 гэдэг тэр кинонд гарч ирсэн шиг систем манай ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бас яг ажиглагдчихсэн баггүй. Тэгэхээр бид нар бол яг нөгөө нэг Орос оронд болж байгаа сайн болоод муу юмыг хурдан одоо өөрийнхөө оронд авч хэрэгжүүлдэг. Тийм байдлаар одоо бид нар авч хэрэгжүүлсэн байж болохын нэг бол бүр одоо Оросууд одоо Оросын тэр PR техникийн ч юм уу тий PR салбарын хүмүүс орж ирээд ингээд манай сонгуульд оролцоод нөлөөлөд явцсан биш үстэй гэдэг юм хардлага бол төрж исэн. Тэгэхээр иймэрхүү үйл явц хэвлэлийн эрхчлөлөг хязгаарладаг ийм үйл явцын эсрэг болоод ардчлалын өөрийнх нь одоо дархлаа хамгаалалт байх ёстой. Манай Монгол улсын үндсэн хуульд болоод ийм ардчлалын дархлааны асуудал болоод бас төдийлөн сайн сууж өгөөгүй. Ийм одоо асуудалтай байгаа. Энэ үднээсээ бол бид нар өнөөдөр 30 жилийн дараа ч гэсэн хэвлэлийн эрхчлөөний тухайд бас төдийлөн за ярилцлаа. Өөрсдөө ороод ирсэн. Таны дуу сая жаахан тасалдсан. Тийм. Тэгэхээр өнөөдөр бол хэвлэлийн эрхчлөө Монголд одоо мөнгнөөс хамааралтай хэвлэлийн эрхчлөө байна. Тийм. Олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа боловч тэдгээр нь чөлөөтэй мэдээлж чаддаггүй. Өшөө дээрээс нь одоо бусад чөлөөтэй байгаа сувгуудыг яаж хэрхэн одоо хянах вэ, хязгаарлах вэ гэдэг ийм одоо эрх баригчдын оролдлого зүтгэлүүд бас ажиглагдах болчиход байна. Одоо сошиал медиагийн хувьд ч гэдэг юм уу тийм. Ялангуяа энэ цар тахлын үеийг далимдуулаад одоо ийм эрхийн хязгаарлалтуудыг хийх ийм оролдлогоудаас ажиглагдаж байна. Мөн сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх эсвэл харлуулж утаах тийм ийм явуулгуудаас явж байна. Энэ мэдгийг бол бид анхааралтай ажиглаж
саяын кинонд гарсан шиг ийм нөхцөл биш үсгүй. За уучлаарай. Өөр цаах хойлчийн яриа бас жоохон тасалдж байна. Миний яриа сонсогдож байна оролцогчдоо. За баярлалаа. Тэгэхээр эргээд бид нар яг таны сая хөндөж байгаа энэ яг ток шоу бидний хэлцүүлэг маань үргэлжлэнэ. Тэгэхээр яг тантай би бол бас санал нэг байна л да. Ер нь баримтат кино гэдэг бол 10-20 жил байтугай 10-20 мянган жилийн хувьд ч гэсэн соён гэгэрүүлэх, таны мэдүүлэх сургамжтай тийм ээ алдаа оноо сургамж болж амжилт бүтээл нь туршлага болж одоо үзэгчдийг соён гэгэрүүлэхийн үүрэг нь улам одоо тодорч байдаг ийм зүйл. Тэгэхээр өнөөдрийн манай кино хэлцүүлгийн гол чухал асуудал бол тэр Оросын тэр нөхцөл тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан гэдэг дээр илүү өгшөмжтэй хандхаасаа тэрэн дээр үзэл бодлоо уралдуулахаасаа илүүтэйгээр Монголын нөхцөл өнөөдрийн хөвлийн эрхчлүүлээ хараат бус гэвэл хараат бус сэтгүүлчдийн аюулгүй байдал одоо бүтээн төрөх өөрсдийнхөө мэргэжлийн ажлаа чөлөөтэй юунаас ч хамааралгүйгээр ингэж хараат бус байдлаар хийх энэ нөхцөл боломж ямар байна вэ гэдэг дээр л өнөөдрийн одоо олон талын төлөөлөлүүдийг бид урьж оролцуулж та бүхний санаа бодлыг оруулж эндээс зөв шийдэл гарцыг үзэгч өөрөө дүгнэж шүүн тунгаах ийм боломжийг олгож байгаагаараа бас бусад ижил төлөвлөсөө хилцүүлгээс манай нэвтрүүлэг өөрөө одоо бас онцлогтой байдаг юм аа. Тэгэхээр үзэгчдээ та бүхэн бас бидний ярилцлагыг хэрэг үзэж байгаа бол бидний ярилцж байгаа үндсэн сэдвтэй холбоотойгоор та бүхэн өөрсдийнхээ санал хүсэлт бас өөрсдийнхээ алсын харааг биднэрт бол чат мессежээр бол явуулж болно. Тэгээд бид нар оролцож байгаа панелистуудаас асууж бас та бүхний бүгдээрээ одоо идэвхтэй оролцоорой гэж хэлэх байна. За, ундраа гишүүн орж ирсэн үү? Орж ирээгүй байна уу? Би энд харагдахгүй байна. За, бид та орж ирсэн үү? За, сая кино та үзэж амжгүй жоохон оройтож орж иж ах шиг байлээ. Тий, зарим нь үзлээ. За, та өөрийнхээс аль өнцгөөс киног үзэгчдэд бас аль талаасаа сургамжтай байдлаас юу гэж хэлмээр байна? Анзаарсан бас сонирхолтой санагдсан хэсэг нь танд юу байв? За, өчигдөр хэвлийн эрхчлөөний өдөр боллоо. Тэгээд нийт одоо ган үзэгтнүүд хэвлийн салбарт ажилладаг бүх хүмүүстээ бас баярын мэндийг нэг өдрийн дараа ч гэсэн хүргэе гэж бодож байна. Тэгээд монголчууд бидний хувьд бол одоо ардчлал, чөлөө зах зээл, тэгээд хүний эрхийг дээдэлдэг ийм шинэ систем шилжснээс хойш одоо 30 жил болж байна. Тэгээд энэ хооронд одоо бидний олж явсан хамгийн том олдуудын нэг бол энэ хүний үгээ хэлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлийн эрх чөлөө гэж би хардаг. Тэр бид нар ардчилсан нийгэм зохиолон байгуулж ийн гэдэг ингээд өөрсдийнхөө засаглал хинээр удирдуулмаар байгаа мэй гэдгийг сонгохын зэрэгцээ үгээ хэлэх, тэр дундаа иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, дээр нийгмийн одоо үзэл бодлыг илэрхийлэх дамжуулах хамгийн гол сувг бол хэвлэл мэдээлэл байгаа. Тэгээ хэвлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэнгээ бид бас өнөөдөр үндэ эрх чөлөөтэй байна уугүй юу? Хэрвээ хязгаарлалт болон одоо хэвлийн эрх зөрчиж байгаа үүгээр дамжаад иргэдийн мэдэх тэр боломж хаагдж байгаа энэ нөхцөл байдалтай бид нар бол бас зөв дүгнэлт өгөх ёстой гэж баяр тэмдэглэлийн хажуугаар бодох ёстой харагдаж байна л да. Тэгэд сая панелистуудынхаа хэлж байгаа одоо ямар зөвхөн энэ киноны баримт киноны одоо манай нэг хуршид болж байгаа юм уу эсвэл болж ирсэн процессын талаар ярьж байна. Гэхдээ өнөөдөр бид нар одоо хоёр том хуршийн дунд байдаг энэ цөөхөн хүн амтай ардчилсан, залуу ардчилсан ийм орны хувьд бид нар эрх чөлөөгөө хэрэг өөрсдөө бид нар үн зүйлээ үндсэндээ л үндсэн үйлдэл тунхагласан бол бид нар эрх чөлөөгөө дээдэлж чадж гин үгүй гэдэг тэр хамгийн гол өөрсдөө ярих хэрэгтэй гэж бодож байна л та. Хөрштэй үнэлт өгөхөөс илүү бид нар өөрсөндөө зөв үнэлэлт өгөх, өөрсдийнхөө талаар өөрсөндөө зөв дүн тавих, алдаа оноогоо зөв шүүх, тэгээд цаашд яах вэ гэдгээ ярилцах нь бол бидний өөрсдийн асуудал. Тэгээ тэр маш чухал байгаа даа. Тэгэхээр эцсийн дүнд энэ киног үзүүлж байгаа зорилго бол Монголд өнөөдрийн хэвлэл мэдээллийн салбар ямар байна? Тэр нь хараат бас байж чадж гин үү? Сая хэлж байгаа шиг одоо ямар нэгэн бизнес юм уу? Мөнгнөөс хамааралтай байна уу? Улс төрчдөөс хамааралтай байна уу? Улс төрийн хүчнүүдээс хамааралтай байна гэдэг асуулт бид нар дүнэлт өгөх ёстой гэж харж байна. Одоо яг сэтгүүлчийг одоо сэтгүүлчийн биед болон эрхэд халдсан уу? Энэ асуудлыг бол ярих ёстой. Тэгээд энэ бол одоо саяхны нэлээд уйлантай тохиолдол байлаа л да. Хууль хүчний байгууллагын зүгээс сэтгүүлчийн биед халдсан тухай сэтгүүлч бол өөрөө мэдээлсэн. Тэгээд редакцийн зүгээс бол энийг хэдийгээр тэр сэтгүүлч
мэргэжлийн хувьд бол яг ямар хэлбэрээр өөрөө ажиллаж байгаа нь тэр тухайн сэтгүүлч өөрийнх нь ур чадвар ч юм уу өөрийнх нь арга барил стилтэй холбоотой байж болох боловч хамгийн гол нь тэр сэтгүүлчийг ажиллаа хийж байгаагийнхын төлөө ямар нэгэн байдлаар хэлмэгдүүлсэн байх вэ. Тэгээд эрэндээ төрийн нэрийг барьсан. Одоо төрийн албан тушаал хашиж байгаа хууль хүчний байгууллага тэнд нь эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан байх вэ гэдэг дээр бол олон нийт бол санаа зовж байна л та. Тэгэхээр үнэхээр хуваагдсан байдалтай зарим нь бас сэтгүүлчийг хамгаалсан. Зарим нь болохоор нөө сэтгүүлчийг одоо ёс зүйтэй байж чадсан уугүй гэх мэтлээ ингээд нийгмийн хамаарсан дебет өрнөлөө л дээ. Тэгээд нөгөө талдаа би бас энэ зөвхөн өнөөдрийн энэ саяхны нөө сенсац хөөж байхгүйгээр бид нар ингээд илүү урт хугацаанд харах хэрэгтэй гэж харагдаад байна л та. Тэгээд энэ явдал хийний санаанд одоо нэг хүн санаанд тод буусан нь бол одоо майнинг журналын үүсгэн байгуулагч сэтгүүлч Лунтангийн Болормоо агсан байлаа. Тэгээд Болормоо бол бас 90 сурчлах сэтгүүл зүй тэр дундаа мэргэжлийн одоо ур чадварын хувьд яг уул уурхайн салбар эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин бас уул уурхайн салбар эдийн засгийн чиглэлээр бас түүжил нийгмийн эмзэг асуудал өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар дээр нь аутизмын чиглэлээр нийгмийг соён гэгэрүүлэх гэдэг маш чухал ажлуудыг хийж ирсэн. Тэгээ Болормоо агсан бол цаг бусаар одоо залуудаа өөд болсон. Тэгээд яг ч юм энэ сэтгүүлчийн эрх чөлөөний хэвлэлийн эрх чөлөөний асуудал бол Болормоо агсныг бол санаанд оруулж ирсэн л та. Тэгээд тэр үүднээсээ бид бол одоо маш олон хэвлэл мэдээллийн сувгууд улс төрчдөөс болон бизнесийн байгууллагуудаас шууд хараат байна. Монголын нийгэмд өнөөдөр тулгамдаад байгаа бас нэг том одоо хэвлэлийн эрх чөлөөг хааж боож байгаа асуудал нь хаалтын гэрээ гэх зүйл байгаа. Тэгэхээр тодорхой улс төрчдөө бид нар яг энэ талаар нөхцөл байдлын талаар үргэлжлүүлэн яг үүндээ бол киноны талаар бид нар богинохон саналуудаа хэлээд явах хэвээр жаахан дараагийн одоо үзэгч панелист бас боломж олгоё. За хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Гүнжидмаа та яг киноны талаар холбож өөрийнхөө анзаарсан хэсгээ яриа. Тэгээд үндсэн ток шоуныхаа сэдвэр рүү орё гэж би бодож байна. Бид нар бас нэлээд удаан ярьчих шиг боллоо. За сайн байна. Сайн байна. За баярлалаа. Тэгээд юуны өмнө нийт оролцож байгаа панелистууд маань киноноос төрсэн олон үнцэг санаагаа бас хэлдэг. Тэндээс бас их олон зүйл харагдаж байна. Бүх одоо хүмүүсийн одоо санаа зовж байгаа зүйлүүд бас санал нэг байна. Тэгээд яг эндээс надад юу харагдсан бэ гэхээр нөгөө арчлыг хамгаалахын тулд ардчлагчид хэрэгтэй байдаг юм аа. Тэгээд энэ арчлын гол хамгаалагч нар чинь өөрсдөө аюул өртөж байна. Тэгээ энэ рүү их ингээд саяны киногоор дамжуулаад улс орн ер нь нэлээд дэлхийн олон орнуудад энэ арчлыг хамгаалж байгаа энэ хүмүүсүүд рүү дайрах төвчлөх энэ байдлуудыг газар авах шинжтэй байна. Тэгээд энэ дотор нь тэргүүгнэнд нь явдаг сэтгүүлчд бол гол одоо байн болдог. Тэгээ эндээс үүдээд бэрхшээлд ордог одоо амь насаа хохирох ийм асуудлууд гарч байгаа нь бол санаа зовсон зүйл байлаа. Тэгээд би саяхан шиг нэг коммент дээр харж ирсэн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн үеэр болсон нэг нийтлэлийн дор хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй байх ч ёсгүй юм. Тэгээ энэ хэвлэл мэдээлэл гэдгийг чинь бол зүгээр хэдэн баярчууд эзэмшдэг. Энд ерөөс эрх чөлөө гэж хэрэггүй гэж хэлсэн тэр комментиг хараад маш их сэтгэл зовж байлаа. Яагаад гэвэл энэ хэвлэлийн эрх чөлөө гэдэг чинь хэдэн сэтгүүлчийн эрх чөлөө биш юм а. Энд байгаа бүх хүмүүсийн эрх чөлөө юм а. Тэгтэл та өнөөдөр тэр комментиг бичих байгаа тэр эрх чөлөөг чинь өөрөө эдлээд бичиж байгаа гэдгийг бас ойлгохгүй байна. Энээс үүдээд ялангуяа энэ нөгөө тэргүй игнэнд явж байгаа нэг эрхийг хамгаалагчид энэ сэтгүүлчид өөрсдөө үгүй ятал тийм бай бодох. Буцаад эднэрийг түрүүн хэлжсэн тэрслэн үзэлтэн болох энэ эрсдэл бол их ойр байгаа учраас бид нар энэ одоо энэ чиглэл рүү ажилладаг энэ иргэний нийгмийн байгууллагууд энэ чиглэл рүү ажилладаг тэргүүлэх нэгнэнд явдаг сэтгүүлчдийг бол бас хамгаалж явах хэрэгтэй. Тэгээд сэтгүүлчид маань өөрсдийгөө нэн тэргуунд өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Өөрсдийгөө юугаар хамгаалах вэ гэвэл одоо яг манай байгууллагын хийж байгаа ёс зүйн кодынхаа хүрээнд ёс зүйн хэм хэмжээнд ажиллах чинь өөрийн хамгаалалт юм аа. Дээрэс нь энэ асуудал үүсэх юм бол мэдээлдэг байгаа чи тэг хэлдэг байгаа чи ил тод нээлттэйгээр зарладаг байх нь буцаад өөрсдөө чинь хамгаалалт болно. Хоёрдугаарт нь яг сүүлийн үед гарч байгаа зүйл бол сэтгүүлчд болохгүй байна. Сошиал медиа дээр байгаа хүмүүсээс ерөөсөө ялгарх зүйл адаг. Тэгэхээр эднийг хариуцлагажуулах хэрэгтэй.
гээд ёс зүйн хэм хэмжээний асуудлуудыг хуульд тусгадаг болсон. За энэ нь саяны цар тахлын хууль дээр харагдаж байна. Одоо хэлэх гамшигын тухай хууль дээр харагдаж байна. Ёс зүйн асуудлыг хуулиар одоо томьёолж оруулж ирээд энийг баталдаг ийм жишг рүү бас орж байгаа нь бол их сэтгэл зовоолсон зүйл байлаа. Тэгээд саяны киноноос бол олон ухаарлыг авсан нь бид нар хамгаалалтаа хийж явах ёстой гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. Сургамжтай бас эндээ сэрэмжилж болох ийм олон зөвлөдүүдийг бас хэрэгцүүлж тунгаад суугаа болов гэж миний хувьд бол бас бодож байна. Тэгэхээр одоо үндсэн сошиал кино хэлэлцүүлгээ эхлүүлэхийн өмнө би нэг хоёрхан баримтыг хийлээд эргээ та бүхэнтэйгээ холбогдъё. Хэл хязгааргүй сэтгүүлчид жил болгоно одоо дэлхийн 180 гаруй улс орны хэвлэлийн эрхчлүүлээ ямар байгааг бол энэ тэгсэг зарладаг. Тэгэхээр энэ өнгөрсөн жилийн хувьд бол бид нар нэг байраар одоо урагшилж далд орж исэн бол одоо энэ жилийн 2019 оны хувьд бол бид нар 3 байраар ухарч 73-д орсон байгаа гэдгийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ энийг бол би өнөөдөр хэвлэлийн эрхчлэл өнөөдөр энэ ярилцлаганд бол зориуд дурдж байгаа юм. Хоёр дахь миний бас нэг дурдах бас нэг баримт юу гэхээр зэрэг 2019 оны үнэлгээгээр Монгол улс 35 оноо авч дэлхийн 180 орноос 106-д одоо авилгын индексээр ирэмблэгдсэн байх юм. Өөрөөр хэлбэл өмнөх жилээсээ бид нар даруй 13 байраар ухарсан байх жишээтэй. Тэгэхээр яагаад өнөөдрийн ярилцлагыг бас ингээд иргэний нийгмийн одоо хүний эрхийн байгууллагын тэр дундаа манай бүтээл салбарын одоо салбарын нэлээд одоо хараат бус хэвлэл олон ургалч мэрэгжлийн сэтгүүл зүйн төлөө одоо тууштай дуу хоолойгоо хүргэж ирсэн энэ эрхэм зөвтгөлтөнгүүдийг одоо орж уралцуулсан өнөөдрийн яг одоо миний сая хэлж байгаа энэ хоёр баримтаа одоо уялдаад хэлэхэд яагаад бид нар одоо ийм одоо үнэлгээд ирэмблэгдэх болвоо. Бид нар яг айдасгүй тусаргүй сэтгүүл зүй гэсэн урайтын энэ жилийн хэвлэлийн эрхчлөөний одоо үзэл баримтлал буюу уриалгад нэг гол зүйлийг бас онцолсон байдаг. Тэр нь болохоор зэрэг ерөөсөөр хараат бус хэвлэл мэдээллийг чанаржуулах, баталгаажуулах хад одоо гол анхаарлаа хандуулъя гэдгийг одоо дайын дэлхийн одоо засгийн газрууд сэтгүүлчид одоо энэ салбарын бүх хүмүүс бол уриалсан байдаг юм аа. Тэгэхээр наран жаргал тэргүүн танаас би асууя. Ер нь сая энэ миний хэлсэн баримтуудаас үүдээд Монголын нөхцөлд бид нар ер нь хараат бус хэвлэлийн байдал ер нь ямар байна вэ? Яагаад бид нар одоо бас ер нь энэ жилийн индексээр ингэж 3 байрыг ухарч авилгын хувьд ч гэсэн 13 байраар ухарчсан ийм үнэлгээтэй сууж байна вэ өнөөдөр? Яг нөхцөл байдал дээр та өнөөдрийн нөхцөл байдал дээр энэ одоо хэвлэлийн хараат бус байдал өнөөдөр бид нар тэр байна уу Монголд? Одоо ургалж мэрэгжлийн сэтгүүл зүйн хэм хэмжээ гэж зүйл Монголд байна уу? Хоёр асуудал ашиг. За нэгдүгээрх нь бол хэвлэлийн эрхчлөөний индексийг яаж тодорхойлдог вэ гэхээр мэдчихээр нэгдүгээрх нь бол тийм эрхцэн орчин байдаг. Тэгэхээр эрхцэн орчны хувьд бол манайх яг бүрдсэн гэж үзэж боловч бас яг таатай юу гэвэл нэг тийм таатаас биш байгаад байгаа. За энэ дотор нь юу яг зүгээр би бүгдийг ярих юм бол ингээд нэг лекц уншиж байгаа юм шиг болох байх. Зүгээр ингээд жишээ хэлэхэд бол нэгдүгээрх нь одоо жишээ нь сэтгүүлчдэд нөгөө төрийн байгууллагаас те одоо мэдээлэл авахд яг иргэдэд бол мэдээж иргэн бол иргэдэд зориулсан тэгэхээр сэтгүүлчдэд бол энэ ялангуяа ерөн сурвалжлах сэтгүүлчид сэтгүүл зүгээр ажиллаж байгаа хүмүүст бол энэ бол одоо маш тийм их чухал зүйл байгаа. Тэгэхээр энэ мэдээллийг ерөнхийдөө практик дээр яг олж авч байгаа байдал ямар гэдэг нь гэх нь бол бас их тийм нэг гол шалгуур үзүүлэлтийн нэг байдаг. За нөгөөх нь бол ерөнхийдөө энэ цагдын хяналт ямар байдгийг одоо цензур ямар байдаг вэ гэдэг юм уу. Тэгэхээр энийг практик дээр ямар байдгийг. За энэний нэг гол үзүүлэлт нь бол олон нийтийн радио телевизээр энэ одоо цагдын хяналт ер нь ямар шухан байдгийг тэмээ хуулийн яаж одоо хэрэгждэг вэ гэдэг нь тодорхой юм асуултууд бас байдаг. За дээр нь яг одоо амьдрал дээр практик дээр сэтгүүлчдэд ямар одоо асуудал тулгарч байгаа вэ гэдэг нь. Тэгэхээр эрхцэн орчны хүрээнд бол одоо яг тэр одоо нэр тургуутаах бид нар definition гэж яриад байгаа. Энийг одоо яг эрүүгийн хууль болгож үзэж байгаа юу тийм ээ. За энүүгээр энэ одоо яагаад энийг эрүүгийн хуулийн хатуу одоо зүйл заалт байх нь өөрөө нөгөө одоо айдас бий болгодог. Тэгээд энэ өөрөө бас одоо тийм эрхцэн цагдын хяналтын хэлбэр байдаг учраас юм ээ гэж.
За ерөнхийдөө хэвлэл мэдээллийн одоо жирийн юу гэдэг нь одоо нэг хүнээс ярилцлага аваад ч юм уу те за нэг болсон үйл явдлаас мэдээ бэлтгэхэд ингэж явхад бол нэг тийм айхтар одоо асуудал тулгархгүй л дээ. Одоо гол нь бол нэг тухайн одоо баримтыг нэг жоохон ухдаг ч юм уу тийм ээ. Ерөнхийдөө хүндэтгэн ухах гэж яриад байгаа шүү дээ. Одоо ерөн сурвалжлах сэтгүүл зүй энэ одоо ийм чиглэлийн юмнуудыг хийгээд ирэх юм бол асуудал нь бол энэ төр гол нь гарч ирээд байгаа юм л да. Тэгээд юунд жишээ нь яг манайх бол ингээ өгдөл сэтгүүлс суурьс юм сэтгүүл зүйн ачаар бол одоо бидний одоо ингээд дуулан нийгэмд одоо дуулан болоод байгаа. Манай бас улс төрд одоо нэр дэвшиж байгаа хүмүүсийн бас нэг одоо гол аргаа олгож ашиглаад байгаа дэвждүүгийн хэрэг байж юм тийм ээ. Тэгээд тийм одоо чиглэлээр бол манайд бол одоо яг манай сэтгүүлчдийн өмнө бас амжилт олж байна гэвэл байгаа. Гэхдээ өөр нэг юм яг одоо тэр нөгөө хотсныхон үүргээ биелүүлэхэд гол нэг зүйл нь юу гэхээр нөгөө сэтгүүлч нууц их сурвалжийг хамгаалах одоо тэр бол их тийм чухал баталгаа болж өгдөг. Монгол улсад харамсалтай нь олон нийтийн сэтгүүлчид ойлгохдоо жишг гэж ойлгох микрофон яагаад тийм болохоор зэрэг тийм болохоор энэ одоо гол юм жишээлбэл энэ дараагийн нэг асуудал нь болохоор тэр нөгөө төрийн байгууллагаас мэдээлэл болж явах юм би бүр онцгойч хэлье гэж бодож байна л да. Тэгэхээр манайд одоо шинэ батлагдсан нөгөө төрийн ба нөгөө албаны нууцын тухай хууль гэдэг хууль байгаа. За тэр хуулиар бол гол нь шүү дээ төрийн тухайн төрийн байгууллага өөрөө нууцад тогтоох нууцынхаа чагсалтыг батлах юм одоо эрхтэй болсон үүрэгтэй болсон. Тэгэхээр ямар ч мэдээллийг тухайн одоо нэг яамны одоо сайд нь юм уу эсвэл шүү дээ нэг одоо агентлагийн захирал нь юм уу дарга нь шүү дээ энэ мэдээллийг нууц давнаар гэх юм бол тэр мэдээлэл маань одоо ингээд өөрөө нууц олчих жишээ те манай хийсэн нэг судалгаа байгаа л да энэ нууцын хуулиуд хийсэн судалгаан дээр тэрэн дээр гэхэд жишээлбэл 2000 одоо дөрвөн за би та баримтаа бас харах бол яаж 2004 оноос 17 одоо оны хооронд шүү дээ нууц чагсалтын юу бол мэдээлэл бол нэг тийм 60 байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь сая хууль батлагдсанаас хойш 2017-оос 19 онд энэ маань нууц чагсалт маань 565 ширсэн. Би зүгээр ганцхан жишээ хэлье. Одоо олон нийтийн радио телевизийн сэтгүүлч маань газрын албатай холбоотой мэдээллийг өгсөн байгаа юм да. Нийслэлийн газрын албанаас тэр нь ямар мэдээлэл өгсөн бэ гэхээр зэрэг ерөөсөө А бүсэд Улаанбаатар хотын А бүсэд хэн газар эзэмшиж байгаа, хэн хувьчилж авсан, хэн төлөвлөж байгаа гэсэн мэдээллийг л авах гэсэн байхгүй. Тэгсэн чинь энийг хувийн нууц гэж байгаа. Яг хувийн нууц байж болох ч энийг биш тийм ээ тэр хөрөнгө оруулалтын мэдүүлэг нь ил тод байх хэвээр одоо тийм хүмүүс байгаа шүү дээ. Угаасаа хуулиар тэр хүмүүсийн өгөөд бусдах нь өгөхгүй байж болно та одоо зөв нэг юм хамтлагаас. За тэгвэл энэ кадастрын зургийг олон нийтэд ил тодорхойлж болгож болдгоо юм гэсэн чинь төрийн нууц. Тэгэхээр энэ нэгдүгээр энэ нөгөө манай 2011 онд батлагдсан мэдээллийн ил тод байг мэдээлэл авах эрхийн тухай хуулийг өмнө хэрн ингээд манай байнга хийсэн мониторингоор яг тэгвэл манайх өөрсдөө бид нар 7 жил лоббид шийдвэр хуулийг батлуулсан. Энэ хооронд бид нар байнга мониторингийн хуулийн хэрэгжилт нь ямар байна гэж хийж агаад байхад өмнө хэрн нь шүү дээ тийм ээ. Яг хуульд зааснаар энэ яг мэдээлэл хариуцсан хүн байхгүй, мэдээллийн ажилтан гэж байхгүй, өргөж хондлоо явдаг хариуцсан бүртгэгчтэй. Тийм ээ. Тэгээд ерөөсөө төрийн албан хаагчид нэм чиглэлээр сургалтанд хамрагдаагүйгээд одоо яг тэр хуулинд заасан төрийн байгууллагуудад юу яасан оногдуулсан тэр үүргүүдийг ерөөсөө биелэх байгаа юм тэр бас харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ийм нөхцөлд байна шүү дээ тийм ээ. Эрен сургууль сэтгүүлчдэд бол энэ өөрөө ийм сад болж байгаа нэг зүйл байгаа.
Нөгөө талаас аюулгүй байдлын хувьд бас сэтгүүлч гэдэг бол мэдээж хүний эрхийн одоо хамгаалагчдын бүлэг дотор бол ерөнхийдөө хараад тэргүй игнэнд явж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүү хүний эрхийг хамгаалагч. Тэгэхээр өнөө хэрн Монгол улсад бол одоо энэ хүний эрхийг хамгаалагчдын хууль байхгүй юм л да. За тийм болохоор энэ аюулгүй байдал гэдгийг ոչ тийм ээ бид нар яаж үзэх вэ гэхээр ганцхан өнөөдөр одоо тэр хүнд хүнийг биед нь одоо эргэтэнд нь юу хүрээтэй нь гэдгээс илүү өргөн хүрээтэй юм ойлголт авахгүй. Тийм учраас ЮНЕСКО-гоос бол энэ юуны аюулгүй байдлын одоо шалгуур үзүүлэлтийг баталж гаргасан байдаг. За тэр шалгуур үзүүлэлтээр биш тийм ээ одоо бид нар нэг тийм ерөнхийд нь биш тийм ээ орчноо бас нэг үнэлж үзэх хэрэгтэй юм. Тэгэхээр сая Монголын хэвлэлийн зөвлөлтөд бид нар хамтарч ирсэн өнгөрсөн одоо жил дуусгасан тэр одоо мониторингийнхаа хүрээнд бол бид нар зарим одоо шалгуур үзүүлэлтийг бас туршиж үзсэн л дээ. За тэр туршилт үзсэн зарим судалгааны дээр эргээд холбогдъё. Тэгэхээр сая би бас хэлсэн наран жаргал тэргүүн бас хэлж байна. Ерөнхийдөө энэ жилийн хувьд ЮНЕСКО-гоос бас голлож бид анхаар дэлхийн одоо засгийн газруудад хэлсэн нэг зүйл бол хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээр нь бол улс төрийн нөлөө маш их байна. Хоёрдугаар нь эрх зүйн орчин бол хангалтгүй зохицуулалтуудаа сул байна гэсэн ийм хоёр үндсэн шалтгаан байгаа юм. Тэгэхээр би одоо өөр цаг танаас асууя. Ер нь сая болоод эрх зүйн талаас ямар байгаа талаар наран жаргал тэргүй нэлээд ойлгомжтой тодорхой хариултыг өгч байна. Та ер нь улс төрийн нөлөө Монголын хэвлэл мэдээллийн хараатут байдалд хэр зэрэг нөлөөлж ийн гэж харж байна вэ? За ер нь эрх зүйн зохицуулалт маань бол бид нар нөгөө хэвлэлийн эрхчлөөний хууль гэдэг нэг 4 өгүүлбэртэй хуультай яваад байгаа шүү дээ. Гэтэл энэ хуулиар маань бол наривчсан зохицуултууд байхгүй. Магадгүй энэ хуулийг нэг англи-саксны загвараас аваад хийсэн юм шиг байна. Тэгэхээр тэнд чинь бол одоо 200-300 жил явцсан шүүхийн шийдвэрүүд нь наривчсан зохицуултын болоо явж байдаг. Гэтэл манайд өнөөдөр энэ наривчсан зохицуултууд нь бас хомос байгаад шиг харагдаад байна. Тийм болохоор хэвлэлийн эрхчлөөгөө хангах хэвлэл мэдээллийн байгууллагуудаас сэтгүүлчдийн эрхийг хамгаалах ч гэдэг юм уу мөн хараат ус байдлыг нь хангах гэх мэт энэ одоо нөхцөл боломжууд бол бас хязгаарлагдмал. Нөгөө талаас наран жаргал тэргүүнтэй бол яг санал нэг байна. Одоо энэ төрийн болон байгууллагын нууцын гэж тухай хуулийг шинжилж батлаад энэ дээр бол нөгөө агентлагийн дарга тэр байгууллагын удирдлага дуртай мэдээлэлээ одоо төрийн болон байгууллагын нууц гэдэг ангилалд оруулаад ингээд одоо иргэдийн мэдээлэл авах эрхийг одоо хязгаарлах боломжтой болчихсон. Ийм маш доголдолтой зохицуулалт байгаад байгаа. Харин улс төрийн талаасаа бол ерөнхийдөө бол одоо хоёр зүйлийг л хэлмээр байна л да. Нэгт нь энэ хэвлэлийн одоо хөрөнгө оруулагчид нь буюу хэвлэлийн эзэд нь бас улс төрчид байх тохиолдол нэлээд их байгаад байгаа, тийм ээ. Тэгээд ерөнхийдөө мөнгөтэй олигарх хэсгийнхний одоо нөлөөнд хэвлэл мэдээл орчжээ гэдгийг бол хэн хөнгөл ярьж байгаа. Хоёрдугаар асуудал бол олон нийтийн радио телевиз маань үнэхээр олон хараат бусаар байж олон нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллаж гэнэ үгүй юу гэдэгт бол бас эргэлзэх шалтгаан байна. Одоо та бид нар өнөөдөр та бид нар одоо ингээд юу үзэхэд оройны 8 цагийн үрд үзэхэд бол энэ засгийн газрын PR агентлаг ажиллаж байгаа юм шиг л ингээд нялаасан юм засгийн газрын сурталчилгаа юм уу эсвэл их хурлын гишүүний сурталчилгаа бүр цаашлах юм бол баг нөгөө нэнт жамцгай өөрийнх нь сурталчилгаа ч юм уу ингээд яваад байгаа. Одоо ийм муухай байдал байхаар ч нь бол цагийн үрдээ ч үзэхээс дургүй үрдэг ийм нөхцөл байдлаар орчиж байгаа байхгүй. Харин олон нийтийн радио телевиз чинь жинхэнэ одоо иргэдийн арчлалын үнд зүйлсийг тайлбарладаг, хараат тусаар зохих мэдээллүүдийг олгодог, танин мэдхүүн шинжтэй одоо хүүхэд залуучууд юм бол хүмүүжлэлт нь хандсан ийм контентууд нэвтрүүлдэг, ийм л юу байх хэрэгтэй байтал ингээд улс төрчдийн сурчлагын хэрэгсэл болцсон байгаа нь бол хараат ус байдал нь бүрэн хангагдаж чадааг байгааг нь тод илрэл. Тэгэхээр энэний эсрэг бол би зохицуулалтын хувьд ямар одоо нөхцөл боломж байна гэвэл хэтэрхий нөгөө хаана хязгаарлан гэхээсээ илүүтэй бид нар одоо олон нийтэд бол мэдэх боломжийг олгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ хэвлэл мэдээллийн арталт яг хэн гэдэг хүн байна вэ? Хөрөнгө оруулагч нь компани биш тийм. Одоо X компани, Y компани биш, X, Y компани хувьцааг
хэн эзэмшдэг вэ гэдгийг одоо нээлттэй зарладаг болгочих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл чинь арчилсан байхын тулд ерөөсө 3 элемент хэрэгтэй байгаа шүү дээ. Хэвлэл мэдээллийн чөлөөтэй адил хэрэгтэй байгаа. Улс төрийн эрх хэрэгчлээ бодиттой хангагдсан байх хэрэгтэй. Тэгээ гуравт нь бол эрх зүйн төр. Тэгэхээр эрх зүйн төр гэдэг ингээд ярихаар бол цаашаа задраад маш олон одоо асуудлууд хүнд эрх мэдлийн хуваарлтаас ихсүүлэл улс төрийн эрх хэрэгчлэн дээр бол одоо жагсаал цуглаан хийх эрх маань ямар байгаа вэ? Сонгогдох эрх маань ямар байгаа вэ? Одоо саяын тэр үндсөлийн нэмэлт өөрчлөлтөс шалтгаалаад эвлэлд нэгдэх эрх маань ямар болчлоо тий. Тэгэхээр энэ бол бас маш хэцүү болж. Дээрээс нь хэвлэл мэдээллийн хэрэгчлээ маань мөнгнөөс хамааралтай, улс төрөөс хамааралтай байна гэдэг чинь ингээд бид нар үнэхээр энэ одоо арчил бол бас эрсдэлд орчжээ. Арчил эрсдэлд орно гэдэг чинь бид нар энэ хоёр хэд гүрний дунд оршин тогтнох тусгаар тогтнолын маань нөгөө баталгаа бас эрсдэлд орчжээ гэж ингэж үзэхээс аргагүй болчиход байгаа. Тийм учраас тэр хэвлэл мэдээллийн эздийг одоо хэвлэл мэдээлэл чинь арчлалын маш чухал институт, суурь институт учраас хууль тогтоогчийн зүгээс тодорхой хэмжээнд зохицуулах боломжтой. Наривчилсан зохицол одоо нэг банкны одоо хувьцаа эзэмшигчдийн зарлыг гэдэг шиг хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг нь зарлчаад тэр тохиолдолд бол хүмүүс өөрснөө энэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн ардад тэр одоо гэдэг хүн байгаа учраас тийм өнцгөр ийм ашиг сонирхлоор ярьж аж магадгүй гэдэг хүмүүс өөрснөө оюун дүгнэлтээ хийгээд даргалгаагаа гаргах тэр чадвар нь бол байгаа гэдгийг итгэх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр юуны өмнө хэвлэлийн хэрэгслэн дээр нэг хийх ёстой юм бол бусад наривчилсан зохицуултууд мэдээж байх шаардлагатай. Тэрнээсээ өмнө энэ одоо хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг ил зарлаад дээрэс нь нэг хүн эсвэл нэг хуулийн этгээд тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тодорхой хувиас илүүг бол эзэмшмээргүй байна гэдэг бас ийм санал байдаг надад. Тэгвэл бид нэг 20% хэтрэхгүй нэг хүнээс юм уу нэг хуулийн этгээс хамааралгүй байвал яадаг юм бол олон нийтийн радио телевизийн хувьд бол үнэхээр хараат ус байдлыг хангаж бид нар бас оюун санаагаа чөлөөлж чадна. Энэ дээр бол жишээ нь одоо интендантын зарчим гэдгийг бол бас их зүгээр зарчим луг одоо Германы хувилбар байна л да. Тэгэхээр интендант нь хараат бус хүнийг томлоод тэр нь одоо бага бүрдүүлээд ажиллаа явуулдаг ийм загварыг бас оруулж ирэх хэрэгтэй болов. Ер нь бол хэвлэл мэдээлэл чөлөөтэй биш иргэд мэдэх боломжгүй байвал одоо арчил ажиллахгүй гэдэгтээ бол бүгд санал нийлэх байх гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр цэрэнжив ажиглагчаа би танаас асуух гэдэг цэрэнжив ажиглагч байгаа. Тэ харагдахгүй байна надад. За тэгэхээр сая панелистууд бол ерөнхийдөө олон нийтийн радио телевиз ерөнхийдөө үндсэндээ хуулийнхаа хүрээнд олон нийтийг соён гэгэрүүлэх, таны мэдүүлэх, хараат бусаар контент үйлдвэрлэх энэ үүрэгтэй бас төдийлөн бас одоо хангалттай биш байна гэж ярьж мөн хэвлэлийн эрхчлөөний одоо хуультай холбоотой тун утахгүй одоо улсын хурлын басхыг тавах гэж байгаа. Манай хэвлэл мэдээллийн эрхчлөөний хуулийн төсөл бол явж байгаа шүү дээ. Тэгэхээр бас түүнээс гадна ковид гамш тун утахгүй гамшигын тухай хууль ч гэсэн бас яригдж байгаа. Тэгэхээр энэ дотор бол хэвлэлийн хараат ус байдлыг хангах заалтууд, хамгаалах чиглэлийн олон заалтууд бол орцсон байж байгаа. Та ер нь энэ өнөөдөр яг ярьж байгаа үндсэн сэдв дээр бас өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаач бид нартай. Намайг хэлсэн үү те? Иглээ би цэрэнжив ажиглагчаас. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд ер нь бол ингээд хэвлэлийн эрхчлөлтэй холбоотой маш олон асуудал байна л да. Тэгээд би юу гэж боддог вэ? Тэгэхээр бидэнд нэг ийм одоо арга зүйн гэх юм уу нэг ийм хандлага байдаг. Бид ямарваа нэг нийгэм тулгарсан байгаа асуудлыг шийдэхийн тулд хууль гаргаад тийм ээ эрх зүйн орчингоо боловсронгуй болгоод тэгээд одоо юу гэдгийг сургалт сурталчилгаа явуулаад ч гэдэг юм уу хүмүүсээ бэлтгэж гэдэг юм уу хөрөнгө оруулаад ингээд асуудлыг шийднэ гэж бид нэр боддог. Ер нь манай улс ямар ч салбарыг аваад үзэх юм бол тийм ээ тэгж явдаг. Гэхдээ амьдрал өөр байдаг тийм ээ. Амьдрал өөр байдаг. Амьдрал тэмцэл гэдэг шиг бүх юм ингээд хууль бэлэн болж өгдөггүй. Одоо нийгмийн ойлголт нь бий болдоггүй тийм ээ. Улс төрчид нь хүмүүждэггүй гэх юм уу. Тийм нөхцөлд бол зарим чухал асуудлыг бид нэр шийдэж явах нь маш чухал гэж би үзээд байгаа юм л да. Тэгэхээр өнөөдөр манай хэвлэл мэдээлэлтэй холбоотой маш олон асуудал байгаа ч гэсэн биднийг аварч байгаа цорын ганц зүйл бол энэ олон ургалч хэвлэл мэдээлэл. Манайхан ярьдаг тийм ээ. Ийм цөөхөн оронд одоо 60-70 телевиз байна гэж ярьдаг тийм ээ. Хэдэн зуун сонин байна, ямар ч хэрэггүй одоо цөөлий мөлийн энэ гэж ярьдаг шүү дээ. Чухам биднэрт ийм олон хэвлэл мэдээлэл байгаа учраас манай хэвлэлийн эрхчлөө гэдэг маань аврагдчихэ. Та нар төсөөлд манайд нэг одоо бүгдийн сайхан ингээд нэг чанартай болгоод 4-5 өдөр тутмын сонин тийм ээ. 10 хүрэхгүй телевиз байна гэж боддоо тэдний өнөөдөр яаж худалдаж авч яана тийм ээ. Одоо шилбэл нэвтрүүлэг байна. За ирж байгаа цаг гэдэг нэвтрүүлэг байна тийм ээ.
одоо манай гадаад харилцаагаар дамжуулаад ерөнхий сайдыг сурталчилсан ийм нэвтрүүлэг байж байна. Энэ нэвтрүүлэг бол бүх сувгуудаар гарч байна. Одоо гол бүх сувгуудаар гарч байна тийм ээ. Гэхдээ энэ сувгууд энэ нэвтрүүлгийг гаргаагүй. Өөрөөр хэлбэл энэ эрх баригчдаас мөнгө авч үүнийг гаргаагүй өшөө олон хэдэн 10 телевизүүд байж байна. Гэх мэтээр бид нар маш олон ийм одоо хэвлэл төрөөс бизнесийн бүлгэллүүдээс тийм ээ улс төрийн намуудаас хэвлэл мэдээлэл гэж худалдаж авч байгаа энэ гадуур үлдээд байгаа хэвлэл мэдээлэл байгаа. Энэ бүхэн чинь нийлээд миний ойлгож байгаагаар бол манай хэвлэлийн эрхчлөөг бол ингэж аварч хамгаалаад байна гэдгийг хэлэх гэсэн. За олон нийтийн телевизийн тухайд юу одоо ойлгомжтой. Энэ бол ерөөсөө найдваргүй болсон байна л да. Найдваргүй болсон байна. Тэгээд одоо уг нь бол ерөөсөө л арилжааны телевизийн ийм горимж шилжсэн байна. Жишээлбэл би одоо ингэж явж байгаа шинэ тоолдын 100 гэдэг нэвтрүүлгийг хэлмээр байна л да. Тэгээд үүрч цай хуульч ч гэсэн бас тэнд ингэж орсон байна. Нэг талаас өөрөө бол манайхан хэлж जैन тийм ээ. Олон нийтийн телевизүүд ингэж төр засгийн сурталчилгааг бол нялууртал хийдэг гэж. Хоёрдугаарт ингэ мөнгө төлөхөөр болохоор нөгөө одоо бус төр засгийн бис сурталчилгааг ингэ хийгээд өгсөн. Тэгэхээр энэ юг харуулж байна вэ гэхээр манайд энэ хэвлэл мэдээллийн энэ одоо энэ зарчмууд бол хичнээн одоо гацсан гэдгийг ингэж харуулж байна. Тэгээд тэр хэвлэл мэдээллийн эздийг одоо ил тод болгох ч гэдэг юм уу ийм энгийн зүйлүүдийг бид нар хийхээс эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар сая одоо ингээд хэвлэл юу нөгөө бодлоо мэдээлэл бүтгэлийн асуудлыг тийм ээ эрүүгийн хууль зөрчлийн хуулиас эрүүгийн хууль энэ төр гэдэг ингээд бид нар олон жил иймэрхүү асуудлыг яриад асуудал маань ерөөсөө шийдэгдэхгүй байна. Тийм учраас сэтгүүлч миний ойлгож байгаагаар болохоор үндсэн асуудлуудаа өөрөө шийдээд явах нь болчихгүй байна л да. Нэгдүгээр одоо тэр нийтлэл нэвтрүүлэг ба юу реклам сурталчилгааг хооронд нь зааглах. Энийг бол бүгд ярьдаг тийм ээ. Энэ бол сэтгүүлч ямар ч ангийн сурталч байдаг байх. Энэ дээр нэг ухаан хэрэггүй, энд одоо нэг маргалдаад байх зүйл байхгүй. Зүгээр л зааглах. Одоо хэрвээ тийм гэрээ мэрээ байгуулад мөнгө авдаг бол энэ бүхэн тодорхой байх бай. Эсвэл тэр үүрч цай хуульчийн хэлсэн хэвлэл мэдээллийн эзэмшлийг зарлах. Энэ бол соёлын асуудал тийм ээ. Та нар гадаадын ямар ч хэвлэлийг аваад үзэхэд бол одоо хууль зүйн яамдаа тэгж бүртгүүлсэн эзэмшигчин тийм компани ингээд одоо бүртгэдийнх нь юу муу энэ төр гэдэг янз бүрийн эргэлтийн дугаар муугаар нь байж байдаг тийм ээ. Хаяг маяг нь байж байдаг. Энэ бол маш энгийн зүйл. Тийм учраас бид нэр ингээд хизээч гүйцэтгэхгүй тэр тусмаа одоо улс төрийн сонгуулийн өмнө хэрэгжүүлэхгүй юм хууль мууль энэ төр яриад тийм ээ. Ингэн тэгнэ гэхийн оронд хэвлэл мэдээлэл маань өөрийн зохицуултын энэ зүйлүүдийг эхлээд хийх юм бол бид одоо сая энэ кинонд гарсан бидний болгоомжтой байгаа энэ бүх асуудлуудаас шийдвэрлэх маш том чухал хүчин зүйл болно гэж би бодож байна. За баярлалаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийн зөөлөн зохицуулалт буюу энэ соёл бол одоо бас манад нэвтэрч байгаа. Тэгэхээр Гүнжидмаа захирлаа та байна уу? байна. Танах бол ерөнхийдөө бол бас Монголын хэвлэл мэдээллийн экосистемэд одоо эрүүгийн элементээр биш тийм ээ. Сэтгүүлчдийн хараат бус байдлын одоо ёс зүйн код гэдэг зүйлийг бол бас нэвтрүүлж энэ соёлыг бол одоо бас амжилттай хэрэгжүүлээд суурьнд хөрсөн дээр болгож байна гэж би боддог. Тэгэхээр ерөн сая бас цэрэнжив ажиглагч хэлж шүү дээ. Энгийн зүйлээс бид нэр эхлэх ёстой. Заавал одоо энэ хуулиар зохицуулж явна гэж маш олон 30 жилийн болоо эргээл бид нар 30 жилийн дараа яг л ижлэхэн зөвлөд яригдаа сууж байна. Энэ дээр бол шийдэгдсэн зүйл баг байна гэж. Тэгэхээр та энэ дээр юу гэж хэлэх вэ? Танай хэвлэл мэдээллийн зөвлөд хичнээн гомдлууд ирж байна. Энэ зөөлөн бодлохоор зохицуулалтаар өөрийгөө зохицуулах энэ одоо арга барилаар хараат бис хэвлэлийг бий болгох юм ирээдүйн итгэл найдвар байна уу? Итгэл найдвар би хамгийн боломжтой, хамгийн зөв тийм хувилбар гэж харж байгаа. Тэгээд өөрөө яг энэ дээр бас ажиллаж байгаагийн хувьд тэр итгэл үнэмшил бол бараг өдөр болгоно л ингээд нэмэгдэж байна. Тэр нь юугаар харагдаж байна гэхээр энэ хэвлэл мэдээлэлт одоо хэвлэл мэдээлэлт иргэдийн хяналтыг бол бид нар шууд оруулж ирсэн. Энэ бол маш том алхам. Иргэн та өөрөө үзээд энэ ёс зүйгүй байна, худалдагдсан байна, эсвэл төлбөртэй мэдээлэл сэтгүүл зүйн мэдээний дундуур оруулж ийн гэвэл иргэн таавд бол хэвлийн зөвлөлд шууд хандаж гомдлон гарах боломжтой. Ингэснээр энэ гомдлыг нь бид нар ялгаж хэлснээр нэгдүгээр нийгэм бас эн чинь болохгүй шүү гэдгийг хэлж өгч байна. Хоёрт нь нөгөө редакц буюу сэтгүүлч нарт за ингэж болохгүй юм байна штэ гэдэг мэдрэмжийг бол өгдөг. За энэ өнгөрсөн хугацаанд 5 жил болоход бид нар 333 өргөдөл гомдлыг хүлээж авсан. Жил болох нэмэгдээд явж байна. Эхний жилдээ бид нар 20 гомдол авч ирсэн бол одоо 19 оны сүүлээр гэхэд 106 авч байна. Тэгэхээр манай иргэдийн оролцоо бол бас их нэмэгдэж байна. Тэгээд
энэ оролцоогоо бид нар илүү сайн бодох хэрэгтэй. Энэний зэрэгцээгээр мэдээж энэ одоо сошиал медиа дагсан, захин ертөнцийг дагсан маш их бэрхшээлүүд бол гарч ирж байна. За энэ дээр бас ямар өөрийн зохицуултууд хийх хэрэгтэй гэдэг дээр бас бодох хэрэгтэй байна. Сая Цэрэнжив ажиглагчийг хэлснээр редакц болгон бас өөртөө ийм өөрийн зохицуултыг хийж явах хэрэгтэй байна. Захин орчинд редакцийн баримтлах бодлого гэдгийг хэвлэлийн зөвлөлөөс гаргаад одоо маргаашнаас ингээд редакцуудад тарах гэж байна. Тэгэхээр энэ нь нэгдүгээрт юу асуудлуудыг гаргаж ирж байгаа гэхээр сэтгүүлчд өөрөө буцаад үзэн ядалтын бай болдог. Тэгэхээр нөгөө айдас тавтдаг. Энээс гарч чаддаггүй энэ мэрэгчлэр ажиллах сонирхолгүй болдог. Энэ хэдийгээр одоо нөгөө нийтээр нь харахад маш олон сэтгүүлчд болохгүй байх гэж хэлдэг болж байгаа энэний төлөө яг энэ нөгөө хэвлэл эрхчлэлийг аваад явж байгаа маш олон сэтгүүлчд бий. Тэгэхээр тэднэрт бас нэг юм өөрсдийнх нь хийж болох зүйлүүдийг редакцийн төвшөнд нь хиймээр байна. Хоёрт нь энэ хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын төвшөнд нь иргэдээс гомдол авдаг энэ механизмаар нь ч гэсэн бас хийх бүрэн боломж бий. Харамсалтай нь энийг бас манай бодлого боловсруулж байгаа хүмүүс төр засаг улс төрийн бас энийг ойлгох хэрэгтэй. Энийг бүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэжээд эн чинь урагшаага явна. Тэгэхийн энэ өөрийн зохицуулалт нь явж байгаа зүйл дээр зэрэгцээд хууль дээр яг адилхан зүйлүүдийг оруулж ирдэг. Үнэн бодиттой баталгаатай мэдээллийг найдвартай их сурвалж дээр үндэслэж түгээн. Энийг бол хинчиг өөрийн зохицуулалтын байгууллага дээр орж ирэхэд яг энэ мэрэгчлэр ажиллаж байгаа энэ хүмүүс бол ялгаж салгаад энэ ёс зүйгээ зөрчтэй үгүй юу гэдэг хэлэх бүрэн боломж нь байтал яг ийм зүйлүүдийг ингээд хууль дээр оруулж ирээд батлаад яваад байгаа нь бас энэ бол асуудал юм аа. Энд чинь бүх зүйлийг хуулиар хэрэгжүүлэх ямар ч боломж байхгүй. Буцаад энэ нь тэр одоо гамшигын тухай хууль дээр ч нэг цар тахлын тухай хууль дээр очингууд үнэн бодит мэдээлэл гэж юу хэлхийг, найдвартай их сурвалж гэж юу хэлхийг гэдгийг тухайн асуудлыг одоо шүүгчнэр байна уу. Хуучнаар энэ асуудал дээр өөрсдөө ингэж шийдэхэд маш хүндрэлүүд гарч ирдэг. Энэ нь бол тэр зөрчлийн хууль дээр ч гэсэн гарч ирсэн. Тэгэхээр бид нар энэ ямар асуудлыг хуулиар зохицуулж авах уу, юг өөрийн зохицуулалтаар хийх вэ гэдэг энэ ялгаа цаагийг маш их сайн түгээж иргэд маань өөрсдөө энэ өөрийн зохицуулалт руу хандаж энэ асуудлуудаа шийдэж явбал бид нарт бас гарцууд бий. Бусад улс орнуудад гэсэн маш их бэрхшээлүүд бол гарч байна. Өнөөдөр энэ коммент дээр гомдол хүлээж авч байна, хэвлэлийн зөвлөл дээр, сошиал медиа дээр бас гомдол хүлээж авч байна. Тэгэхгүй бол энэ маань өөрөө нөгөө хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө өөрсдийгөө зохицуулахгүй бол энэ рүү чинь хууль орж ирэх бүрэн боломжууд бий байгаа учраас бид нар энэ хаалтуудаа бас хийж өөрсдөө чадах зүйлүүдээ хийж явах хэрэгтэй гэж. За баярлалаа. Иргэд холбогдсон хоёулаа. Тэгэхээр хуульч Тэбүүчин танаас би асууя. Сая бол манай Цэрэнжив ажиглагч хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөгч нар бол ерөнхийдөө хуулиар зохицуулах мөн хэвлэлийн өөрийн зохицуулах зөвлөн аргаар зохицуулах гэсэн ийм хоёр арга зохицуулалтын тал ирж байна л да. Тэгэхээр та бол энэ талаар бас судалгааны нэлээдгүй ажлуудыг бол хийсэн. Яг одоо өнөөдрийн нөхцөл байдал хэвлэлийн хараат бус байдал мэргэжлийн сэтгүүл зүйн хэмжээг бид нар ямар зохицуулалтаар яаж хийх нь хамгийн одоо боломжтой оновчтой гэж та хэлж өгч чадах вэ? Мэргэжлийн сэтгүүл зүйн зохицуулалт өөрийн зохицуулалтаар явахаас гадна цаана нь бас хүний эрхийн асуудал байдаг учраас хөсөө өсөөгүй ямар нэгэн байдлаар шүүх хуулийн асуудал хөндөгдөн л дөө. Ямар ч улс оронд өөрийн зохицуулалтыг харилцаа ойлголцлын хэлбэр дээр нь тавихаас биш яг гомдож байгаа эрхийг хамгаалъя гэх юм бол шүүх тандах эрхийг хинч хөндөж зөрчиж чадахгүй шүү дээ. Тийм учраас хуулийн ямар зохицуулалттай байх вэ гэдэг нь одоо энэ дотроо яригдах ба. Зөвхөн Монгол улс шиг хүний нэр төр талцсан юм гүтгэх, доромжлох гэдэг энэ одоо үйлдэлийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хуулиар хариуцлага тооцоолох гэж тавих нь нөгөө талдаа арчил өөрийн юм хэмжээг арчлын соёл маш одоо олон нийтийн дунд болон иргэний ухамсарт гүн гүнзгий сууж хараахан амжааг байгаа ийм нөхцөлд бол нөгөө эрүүгийн хуулиараа далаалан сүрдүүлэх байдлаар хэвлэлийн эрхчлөлөөрөө халдах, олон урлагч үзлийг боомлох, ер нь тэр дундаа албан тушаалтнуудыг шүүмжлэх асуудлыг хөндөж олон нийтийн дунд гаргаж ирэх энэ эрхчлөөг нь бас үг хэл хэрэгтэй нь үгүй тийм эрсдэл байгаа учраас энэ эрүүгийн хуулиар энэ гүтгэх гэдэг энэ үзэгдлийг гэмтрэг болгон зохицуулах нь бол зохимжгүй байна л гэж яриад байна. Тэгэд энэ яриа бол олон жилийн өмнөөс яригдсан. Тэгээ 2015 онд эрүүгийн хуулиас гүтгэх гэдэг гэмтрийг биш болгож эрүүгийн хуулиас авсан. Тэгээ тухайн үед бол энэ зохицуултууд бол иргэний хоорондын маргаан байдлаар
шийдэж явах ёстой учраас иргэний шүүхэд хариалагдсан хувь хүний сүбтийн эрхийн хэмжээнд үнэлэгддэг зүйл байвал яасан юм бэ гэж ярьсан боловч тухайн улсын их хурал дээр байсан цөөнхийн зүгээс эрүүг үйлээс авч байгаа ч гэсэн гүтгэхийг ямар нэгэн хариуцлагатай байх учраас зөрчлийн үйл дээр нь үлдээ гэдэг санаачлал гарч иж зөрчлийн үйл дээр үлдээжсэн би маш тод санаж байна. Тэгээ сая их баригчид ойр нэг удаагүй байх шиг байна. Эрүүг үйл рүү гүтгэх гэдэг гэмтрийг гэхдээ зөвхөн гэмтрийн нэрийг хот мэдээлэл тараах гэдэг байдлаар өөрчилж байгаад бүрэлдэхүүнээр буцаад оруулаад хийчих шиг боллоо. Тэгэхээр энэ хүний нэр төр талдж байгаа энэ үйл явцыг гэмтэргээ биччихээр үндсэндээ гэмтрэгтэй тэмцдэг төрийн бүх одоо арга хэрэгсэл хэвлийн эрхчлэлээр халдах боломжтой болчихж байгаа. Гүйцэтгэх ажил нэрийн доор нөгөө төгөр сэтгүүлчдийг цагдаа орох боломжтой болчихж байгаа. Бас эрхчлээг нь ямар нэгэн байдлаар шүүхээр гэмтрэгтэй гэдгийг шийдэхгүй ч гэсэн наан нь цагдаа орох байдлаар үг хэлийг нь боомлох, хаах, ямар нэгэн асуудыг дэвшүүлж гарах тэр хүсэл зоригийг мохох боломжтой болоо орчиж байгаа байхгүй. Тийм учраас төрд ийм хэмжээний эрх мэдлийг эрүүгийн хуулийг далимдуулж хэвлийн эрхчлөө болон үг хэлний эрхчлөөний эсрэг өгөх нь одоо зөв буруу юу гэдэг ярихгүй болохоо очиж байна. Хоёрт нь зүгээр сая хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч нь хүртэл төөрөгдөх болно л дээ. Худал мэдээллийг дэлхийн олон улс одоо хуулиар хязгаарлах гэж хорхиж оролдож байна. Энэ нь хэн нэгний нэр төрийг одоо гүтгэх буюу домжлох гэдэг энэ ойлголтоос дэсөөр байгаа даа. Худал мэдээллийн тухай ойлголт нь. Гэтэл энэ хоёрыг холж ойлгосноос болоод ийм алдаар бас яваад байгаа. Худал мэдээллийг олон улсад эрүүгийн хуулиар хориглохдоо нийгэмд одоо нийгмийг талцаж хуваагдвал хүчирхийлэг өдөөн төрөх гэх мэтлэн тодорхой зорилгын үүднээс илт худал мэдээллийг тараасан бол эсвэл тэр мэдээлэл нь ийм үр дагаварт хүргэсэн бол гэж байгаа байхгүй юу? Тэр худал мэдээлэл нь. Гэтэл манайхан энэ гэмтрийн шинжийг хуулиндаа бичихгүйгээр нөгөө талд нь яг уламжлалт гүтгэх гэмтрийнхээ шинжийг бичиж жагаад худал мэдээлэлгээ биччихээр буцаад энэ юу болж хурж байгаа нөхөр албан тушаалтнууд би гүтгэгдлээ гэдэг нэрийн дор нөгөө хянагдж явах хэвээр иргэний хяналтанд байх хэвээр үйл явдал нь ил тод байх хэвээр төсөв санхүү хэрхэн зарцуулж байгаа иргэдийг өгсөн ихтгэл найдварыг тэр албан тушаалаараа одоо албан тушаалын чиг үүргээ хувийнхаа зорилгод юм уу эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн эрхэд үйлчлэнэ үү гэж хардаж баримттайгаар төвшүүлж байгаа үйл явцыг одоо шууд юу болгож хурж байгаа нөхөр намайг гүтгэлээ гэдэг нэрийн дор хуулийн хариуцлага руу тэр сэтгүүлчдийг одоо шорон гиндангаар хүртэл айлах хэмжээний болж хувирч байгаа байхгүй. Тэгэхээр биднес энэ дээр нэг юм бодох хэрэгтэй. Хоёрт нь дахиад зүйл аргаар гэж яриад байгаа өөрийн зохицуултыг биднес мэдээж хэрэг одоо аль болох илүү ухаалаг, илүү хэрсүү, илүү одоо дэвшилттэй арга замаар асуудлаа шийдэж чадна гэж байгаа одоо мэржлийн холбоодод өгж явах гэдэг бол төрийг илүү зохистой байдалд нь аваачаад их туслах бол арга зам юм. Гэтэл энэний нөгөө талд одоо яг өнөөдрийнх шиг сэтгүүлчтэй холбоо байх юм бол яг өнөөдрийнх шиг те нөгөө мэржлийнхаа үн цэнд үнж байхаасаа илүүтэйгээр зүгээр нэг одоо жижиг явцсан ашиг сонирхолд энэ мэржлийн холбоодыг ашигладаг бүлгүүд энэ мэржлийн холбоодын засаглал дээр гараад ирсэн байх юм бол нөгөө зөөлөн аргаар хийж байгаа өөрийн зохицуулт чинь өөрийн удирдлагч чинь үндсэндээ нийтийн ашиг сонирхлоос ангид цөөн хүмүүсийн улс төрийн эсвэл цөөн хүмүүсийн ашиг сонирхлыг хэрэгсэл болох бас аюул бий болоод ирж байгаа. Төрөөсөө илүү авилгацсан мэржлийн холбоод гараад ирэх юм бол төрөөсөө илүү хаалттай эсвэл нийтийн ашиг сонирхлоос ангид мэржлийн холбоо гараад ирэх юм бол бас яг төртэй адилхан олон нийт төрд итгэж ядж байгаа энэ байдал чинь буцаад энтэй өрсөлдөхөөс энэс илүү ухаалаг авч явж чадна гэдэг итгэл найдварыг мэржлийн холбоод бас олон нийт одоо өөх шаардлага бий болж хэлж байна. Бий болох шаардлага харагдаж байгаа юм л да. За баярлалаа. Тэгэхээр болор сайхан хүний эрхийн хамгаалагч танаас би асуух гэж дараагийнхаа асуултыг сая яг Тэмүүжин хуульчийн ярьсан ярианаас хэвлийн эрхчлөөгүй байна. Эрхцүүн байдлаараа ерөнхийдөө маш одоо эрүүгийн элементээр халдах ийм боломж үүсээд байна. Энэ бол өөрөө бас хүний эрхийг халдж байгаа бас нэг халдлагын нэг одоо кейс юм а гэсэн санааг хэллээ. Тэгэхээр та бас ер нь хараат бус хэвлэл мэдээллийн эрхчлөө олон урагч мэргэжлийн сэтгүүл зүйн хэмжээ өнөөдөр манад ийм байгаа тохиолдолд хүний эрх ер нь аюулгүй нөхцөл байж чадчихна уу? Хүний эрхийг хамгаалах нөхцөл бидэнд байна уу? Хүний эрхийг эдлэх ийм орчин биднэрт байна уу?
оролцогч нарын яриан дээрээс дурдаад хариулахад хэд хэдэн зүйлийг давхар харах шаардлагатай болж байгаа юм л да. Тэгэхээр бид нар ямар нийгэмд амьдарч байгаа вэ? Ямар нийгмийн байгууламж бүтцийг бий болгож байгаа, түүнийгээ бэхжүүлж байгаа билээгээ харахаар бидний хувьд бол үнэхээр хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, итгэж үнэмших эрх чөлөөг нь бол бүрэн дүрэн хууль зүйн баталгааг хангаж эдлүүлэх үүрэг нь бол төрд байгаа. Тэгээ үүнийг нийгмийн харилцааг зохицуулахдаа хийсэн гол зохицуулалт нь бол яхаарахгүй үндсэн хууль болон бусад хууль, олон улсын гэрээг харахаас өөр аргагүй тохирч байгаа. Тэгээд давхар нэг яригдж байгаа зүйл нь юу юм бэ гэхээр ямар ч тохиолдолд төрийн зүгээс эдлүүлэхгүй гэж татгалзаж болохгүй. Эрхүүдийг бас онцгойлж авч үздэг. Энд нь одоо амьд явах, эрүү шүүлтэх, ангид байх, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх зэрэг эрх чөлөөг нь онц байдал зарласан ч бай, байгалийн ноцтой гамшигт үзэгдэл болсон ч бай, энэ тэргуунд эдлүүлэхийн төлөө төр анхаарна гэдэг зүйлсийг ярьж байгаа юм л да. Тэгэхээр яг энэ өнцгөөс аваад үзэх юм бол яг хүний эрхийг хязгаарлахын тулд хязгаар нь ямар байх юм бэ? Тэр хязгаар нь өөрөө бас давхар ямар хязгаарлалттай байх юм бэ гэдэг зүйлийг ярьдаг. Тэгэхээр ямар нэгэн хүний эрхийг хязгаарлах гэж байгаа бол заавал хуулиар наривчлан зохицуулсан байна. Энэ нь тухайн эрхийг хөндөж байгаа ч гэсэн өөр бусад эрхээ эдлэх нөхцөлийг нь заавал бүрдүүлсэн байна. За шаардлагатай тохиолдолд бол хэн нэгний дур зориг юм уу эсвэл нийгмийн бүлгээ гэхгүйгээр асуудлыг шүүхээр хийнэ шийдвэрлэж зөрчигдсөн эрхийг сэргээх, хүч сохирлыг барагдуулах гэдэг шалгууруудыг онцгойлон тавьдаг юм л да. Тэгээ яг энэ хуулийн шалгуур заалтууд манад байгаа юу, зохицуултууд ямар байна вэ гэдээ харах юм бол сайн зохицуултж байгаа, эргэж харах нэгтлэх шаардлагатай зохицуултж байгаа, бас ухар мөчд гэдэг юм уу, буруу туршлагач шинээр тогтож байгааг бол үгс харахгүй. Дараа нь яригдж байгаа өөр нэг зүйл нь юу юм гэхээр хүний эрхийг эдлүүлэхийн тулд яг яах ёстой юм бэ гэхээр энэ дээр нэг хэд хэдэн зүйлсийг бид нар хармаар юм шиг байна. Нэгдүгээрт энэ маань өөрөө хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйл болохын хувьар хүн бүртийн хамаатай ойлголт. Түүнээс биш хин нэгэн эрх мэдэлтэн эсвэл албан тушаалтан гэж онцгойлохгүйгээр энд бол хүн болгон анхаарч яг юу болоод байна вэ гэдгийг харах асуудал яригддаг. Энэ нөрөө арчсан нийгмийн нэг онцлог гэж харж болно. Хоёрт нь яригдж байгаа нэг зүйл юу юм бэ гэхээр зарчмын асуудал яригдж байгаа. Тэгэхээр хүний эрхийг эдлүүлж чадж байгаа нь улс орныг хөгжиж гэнэ үгүй юу гэдгийг харна гэж байгаа бол яг үнэхээр цаасан дээр болгосон хэм хэмжээ зохицуултыг хэрхэн бодитоор хэрэгжүүлээд хүний амьдралд өөрчлөлт гарч ийнэ гэдгийг харах нь чухал гэж байна. Тэгэхээр яг өмнөх оролцогчдын яриан дээр дурдж байгаа зүйл бол юу юм гэхээр энэ нийгмийн EV итгэлийн асуудал яригдж байгаа. Тэгээд IRM гэдэг судалгааны төвөөс хийсэн судалгаан дээр манай Монголын нийгмийн EV хүний сайн сайхныг харж байгаа тайлан дээр дурдсан нэг хэд хэдэн дүр зураг байгааг бид нэр заавал анхаарахаас өөр аргагүй. IRM-ийн тайлан дээр яригдж байгаа нэг зүйл нь юу гэхээр монголчуудын хувьд улс төрийн намд итгэл нь буурч байна гэдэг нэг дүр зураг гарч ирсэн. За дараа нь ярьж байгаа зүйл нь юу гэхээр улс төрийн намаас гадна нийгэмд байгаа институцүүд рүүгээ төрийн байгууламжтай итгэх итгэл нь улам солирсаар байна. За гуравт нь яригдж байгаа нэг онцлог бол юу гэхээр иргэний нийгмийн байгууллагад хүртэл эргэлзэж эхэлж байна гэж байгаа. Тэгэхээр иргэний нийгэм дотор бол манай хэвлэл мэдээллийн байгууллага орж ирдэг. Хичнээн олон өнгө байгаа төрөл бүрийн дуу хоолойтой байгаагаараа сүлэлдээд яг өнөөдөр арчлалын утгыг илэрхийлж байгаа гэж харж байгаа боловч яг алсуураа олон ургалч байдал маань өөрөө яг үнэт зүйлээрээ нийлээгүй, зарчмаа хамгаалаагүй, үйл явцтай анхаарахгүй бол бас гэд нийгмийн байгууламжтай хүн бүр улам эргэлзэх, намайг найдвартай, баталгаатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломж олцоог хангах гэж харахгүй. За найдвар хүн байна гэдэг зүйл рүү унвал их хэцүү. Тийм учраас яг энэ дээр нь илүү тулгуурлаж яг хараат бус хэвлэлийн эрх чөлөөний тухай бас ярих нь илүү чухал болов гэж бодож байна. Байна. Батбаяр Transparency International Монгол бүрийн бас байгууллагын Батбаяр захирал би тань асуултаа тавья. Ерөнхийдөө оролцогчид маань сая хүний эрхийн эдлэх байдал,
хэвлэлийн эрх чөлөө ямар байгаа талаар мөн эрх зүйн орчин ямар байгаа талаар нэлээд тодорхой одоо санаанууд яг ийм нөхцөлд Монгол улс орн авилгатай тэмцэж чадах энэ ажил маань хэр зэрэг дэвшилтэй байна вэ? Ягаад гэвэл хэвлэлийн эрх чөлөө гэдэг өнөөдрийн бидний ярьж байгаа энэ зүйл бол үүндээ бас авилгалыг бууруулах, таслан зогсоох гол одоо хүчин зүйлс шүү дээ. Тэгэхээр яг оролцогчдын хэлж байгаа өнөөдрийн энэ нөхцөл байдалд одоо Монгол улс орны авилгыг бууруулах энэ ажил ер нь хэр зэрэг дэвшилттэй байна. За ерөөд авилгын индекс оноогоор 40-с доош орнуудын дунд байх нийтлэг асуудлыг л та асууж байна л та. Манай улсын оноо бол тогтвортой 40-с доош байгаад байгаа. Тэгэхээр энэ улсууд бол хэвлэлийн эрх чөлөөнд хязгаарлагдмал түүнээсээ улбалаад сэтгүүлчдийн одоо гүйцэтгэх үүрэг хязгаарлагдж байгаа учраас өөрөлдвөл эрх мэдэлтэй албан тушаалтнуудын одоо авилгын асуудлыг хянах сэтгүүлчд нь өөрсдөө одоо хязгаарлагдмал байгаа учраас авилга бол өндөр байгаа. Өөрөлдвөл уруу хамааралтай. Тэгэхээр энэ чи юу гэсэн үг ерөөсөө хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлагдана гэдэг маань өөрөө авилгыг өөгшүүлэх шууд одоо боломжтой. Ийм учраас бол манай байгууллагаас бол авилгын индексийн оноо 40-с доош улс орнууд хэвлэлийн эрх чөлөөг одоо сайжруулах зайлшгүй шаардлагатай гэсэн ийм одоо зөвлөгөө өгдөг. Баярлалаа. Тэгэхээр ундраа гишүүн би танаас яг энэ Батбаяр захирлын ярьснаас улбалаад асуух гэж байна. Одоо авилгалын хэмжээ яг ийм болчтой хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал бол оролцогчдод маш тодорхой хэллээ шүү дээ. Ийм үед бидний нөгөө тэмүүлж байгаа бид нар сая алсын хараа 2050 гэдээ бас айгүй том баримт бичих боловсруулсан. Ер нь тогтвортой хөгжлийн зорилт руу бид нар төхөж очих боломж нь аль хэр танд харагдаж байна вэ? Ялангуяа тогтвортой хөгжлийн зорилтын 16 дугаар зорилтын дээр энэ хүрээнд би танаас торуулж асууя гэж бодож байна. Энэ тогтвортой хөгжлийн зорилт гэхээр маш олон хүмүүс бол энэ онлын талаас нь ойлгох юм шиг байна. Гэтэ нэрнээсээ авахуулаад энэ тогтвортой хөгжил гэдэг маань өөрөө тогтвортойгоор хөгжинэ гэсэн энэ утгыг бол илэрхийлж байгаа нэг тод. Тэгээд тогтвортой хөгжихийн тулд мэдээж институт болон төрийн байгууллагуудын үед бэхжих шаардлагатай ил тод шударга байх ёстой гэдээ үзэх юм бол энэ 16 дугаар зорилт буюу одоо институт авилгалын эсрэг нөхцөл байдал хэр зэрэг зөв зүйтэй зам дээр байгаа ил тод байж чадж гинөө иргэндээ ээлтэй байна уу төрийн үйлчлэгээ иргэндээ жиг төрж гинөө гэдэг эдгээр асуудлууд яг энэ 16 дугаар зорилт хэр зэрэг сайн биелснээр хэмжиж болж байгаа байхгүй юу. Тэгэхээр манай Монгол улсын үед энэ тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж ирснээс хойш одоо нүүбийн ерөнхий ассамблеаар батлагдаад тийм манайх өөрийнхөө улстай одоо хууль болгож баталсан анхны орнуудын нэг. Тэгээ 19 оны 7 дугаар сард бол анхны үндэсний сайн дурын тайлал илтгэлийн нэгдсэн үндэсний байгууллагт бол тавьсан. Тэгээ тэр энэ цаг үе одоо өнөөдөр таны хэлж байгаа энэ хоёр чухал үзүүлэлттэй шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөө одоо хэлэх заргүй хэвлэлээс гаргасан индексээр манайх бол ухралт хийсэн байна. Нөгөө талд авилгалын төсөөллийн буюу одоо яг авилгалын индекс гэж их ярьцгаах юм. Гэхдээ төсөөлөл байхгүй олон нийт яаж харж байна гэдгийн индексээр бид бол бас 13 байраар ухарсан. Тэгээ энэ юу хэлж ийнэ гэхээр бид нэр тогтвортой хөгжилтөө хөгжиж чадж гэнэ үү гэвэл яг энэ ил тод иргэндээ ээлтэй авилгалгүй ийм төрийг байгуулах талдаа бид ухралт хийж байна. Тэгэхээр тогтвортой хөгжилт гол саад болж байгаа энэ зүйл бол энэ авилгалын асуудал. Тэгээ нийгэмд бохирсон байгаа одоо төрийн болон одоо төрийн төсвийн зарцуулалтын асуудал, тендер болон бусад одоо хүмүүсийг бухимдуулдаг энэ хүн сурталчилгын асуудалд бол яг харахгүй авилгатай шууд уялдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэг зүйлийг анхаарах хэрэгтэй байгаа нь өнөөдөр бид хэвлэлийн эрх чөлөөний тухай ярьж байгаа үг хэлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний тухай ярьж байгаа ч гэлээ гэсэн. Цаад утгаараа энэ нь бол яг авилгал нийгэмд ам бүх байгаа. Тэрнтэй бас яг идэвхтэй үр дүнтэй тэмцэж чадахгүй байгаагийн маань илэрхийлэл нь өөрсөндөө өгж байгаа энэ индикаторууд харуулдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр бид бол тогтвортой хөгжиё гэвэл авилгатай идэвхтэй үр дүнтэй тэмцэх хэрэгтэй. Тэгээд устгах хэрэгтэй. Тэгээд авилгалыг бас хүлээн зөвшөөрөх нэг байдгал зүйл гэж ингэж нэг дассан байдалтай энэ бол хамгийн аюултай одоо нийгмийн одоо ардчилсан нийгмийн хорт тавдар гэж хэлдэг шүү дээ авилгалыг тийм. Тэгэхээр тодорхой хэмжээнд авилгатай тэмцээг гэвэл энэ хүлээн зөвшөөрсөн дасан зохицсон юм байдлаас эхний ээлжинд тас зохиод гарах хэрэгтэй. Бүх шатанда авилгал төвчшгүй юм а гэдгийг бол бүгдээрээ хүлээн зөвшөөрөх шаардлага байгааг энэ ухралт бол харуулдаг байгаа. Тэгэхээр бид нэр цаашаа
алсын хараа гинүү доктортой хөгжлийн зорилт одоо үндэсний үйлчил баримтлал 2030 гэж хэлнэ үү? Яг хэдэн онд ямар зорилт гэж тавихаас үл хамааран хэрвээ бид нэр цаашаа хөгжиж гэжээвэл ахиж дэвшиж гэжээвэл ямар ч хууль бодлогын бичгээр баталсан байлаа гэсэн бид нар авилгалтай үр дүнтэй тэмцэх хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр өөрсөндөө бол шударга ил тод үнэлгээд дүгнэлт өгөх хэрэгтэй гэдгийг л одоо энэ индексүүд маань харуулдаг байгаа. Тэгэхээр мэдээж одоо ирээдүг өөдрөгөр харж ийн дараагийн авилгалын төсөөллийн индексээр манайх ухрахгүйгээр ахис дэвшиж гараасаа нийгмийн зүгээс ялангуяа залуучуудын дунд энэ авилгалыг үл твчих үзэл илүү их хүчтэй байгаасаа гэж бодож байна. Тэгээ энийг хууль эрх зүй талаасаа ч гэсэн энэ олон улсын болон дотоодын индикаторууд талаасаа ч гэсэн өөрсөндөө шударга үнэлт өгөх бололцоо бол байна гэж харж байна. За баярлалаа. Тэгэхээр цаг бол нэлээд бас орой болж байна. Одоо бүгдээрээ ерөнхийдөө төгсөх тал руугаа оръё. Тэгэхээр наран жаргал тэргүүн танаас эхлээд явъя. Ерөнхийдөө нэвтрүүлгийнхаа төгсгөл бүгдээрээ өнөөдрийн ярьсан бүх асуудлуудаагаа ерөнхийдөө дүгнээд ерөн бид нар тэгвэл юун дээр анхаарч одоо энэ өнөөдрийн ярилцлагаараа хүндсэн бүх сорилт хүндрэл бэрхшээлүүдийг яаж даван туулж иж бид нар одоо хараат ус гэвлийг бий болгож тэр хүсэж байгаа авилгын индексийг урагшлуулж бас хүний эрхийг дээдэлж бүрэн мэдлэх энэ одоо бүх нөхцөл боломжийг бий болгож чадах вэ? Яаж одоо арчилсан нийгмийг бүрэн утгаараа бид нар одоо бас бий болгож байгуулж болох вэ гэдэг дээр одоо бүгдээрээ өөрсдийнхээ санал дүгнэлтийг баярлалаа. Тэгээд би яриад ахаа бод баг зогсолтгүй ярих юм байна. Гэхдээ нэг гэж бодож байна. Нэгдүгээрт нь бид нар бол тогтвортой хөгжил гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр манай байгууллагын хувьд бол бид нар бол хүн төвтэй хөгжлийг тогтвортой хөгжил гэж үздэг. Тэгэхээр хүнийг хөгжүүлж ийж тийм ээ иргэдийнхээ одоо эрх чөлөөг нь идэвхжүүлж ийж бид нар бол цаашаа хөгжлийг бол бий болгож зохицуулж хэвлэл мэдээлэл бол мэдээж энд бол маш их өндөр үүрэг. Гол асуудлуудыг бас түрүү ярьлаа л да. Тэгэхээр өнөөдөр зүгээр манайд нэг дутагдаад байгаа зүйл бол юу гэдэг вэ гэхээр жижиг зах зээл дээр олон тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа нэг бодлын олон өгч үзэл байгаа юм шиг харагдаад байгаа мөртөө нөгөө бодлын биш тийм ээ энэ нөгөө төрүүчийн одоо үүрцээ хуульчин ярьдаг шиг одоо өмчлөлөөс ч юм уу юунасаа болоод өөртөө бас одоо хариуцлагаас болоод байна шүү дээ тийм ээ яг цэвэр нийгэм бас олон ургац үзэл байна уу гэвэл бас өөрөө асуултанд тэмдэг байгаа даа юм. Магадгүй нэг редакцээ хэлэхгүй юм нөгөөдг нь хэлдгээрээ байна шүү дээ тийм ээ нэг ингэж ил тод байгаа юм шиг ингэ санагдаж байгаа боловч тэгэхээр нэгдүгээр юу хэрэгтэй гэхээр сая 2000 одоо энэ 7 сарын 1-ээс 34-нд мөргөж хууль гэж батлагдлаа да. За энэ хуулиар бол шүү дээ тийм ээ өмчлөлийн ил тод байдлыг одоо ил тод байна гэдгийг зааж өглөө төвлөрлийг бас сааруулах юм одоо гол юм чухал хууль бас батлагдлаа. За дараа нь бол мэдээлэл харилцааны бас одоо хуульд яс нэмэлт өөрчлөлт орсон. Гэхдээ энэ дотор аль алинд нь энэ харилцаа холбооны зохицуулахаар буюу зохицуулалтын байгууллагын хараат ус байдлыг хангаж чадаагүй. Тэгэхээр энэ өөрөө хараат ус байхгүй засгийн газраас энийг томилдог засгийн газрын хяналтанд байдаг учраас шүү дээ тийм ээ. Энэ нөгөө тусгай зөвшөөрлийн асуудал энэ одоо зөвшөөрлөө цуцлуулах, зөвшөөрөл авах гэх хяналттай тавьдаг. Нөгөө талаас нь ингээ хяналт тавьдаг бүх юунууд нь бол дандаа юунууд төрийн байгууллагын ажилтнууд байгаа байхгүй. Тэгээд цагдаа одоо ороод явцдаг. Тэгэхээр энэ хараат ус байдлын асуудал нь төрт аягүй чухал. За хоёр дахь өөр нэг юм нь болохоор зэрэг энэ радио телевизийн асуудал шүү дээ тийм ээ. Долгион ард түмний өмч шүү дээ. Яг байгалийн баялагтай адилхан ард түмний өмч тийм ээ. Тэгэхээр ард түмэн маань шүү дээ тийм ээ. Миний өмчийг яаж зарцуулж байгаа вэ гэдэг дээр өөртөө бас хяналт тавих хэрэгтэй байхгүй юу? За тийм учраас бол энэ ил тод байдлын асуудал их чухал. За ил тод байдал дотроо за энэ сони хэвлэл бол ялгаатай байж болно. Өргөн нэвтрүүлэгт бол энэ ил тод байдлын асуудал бол их чухал. За тэр дотроо бол шүү дээ тийм энэ манай засгийн газрын зар сурталчилгааны ил тод байдал бол ерөөс нөл. Тэгэхээр одоо ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэл вэ шүү дээ тийм ээ хичнээн төгрөг авж байгаа юм бэ гэдэг нь бол ерөөсөө ил тод шүү. Тэгэхээр энэ бол тийм учраас энэ жижиг зах зээл дээр нэг бодлын сайн юм шиг мөртөө жижиг зах зээл дээр их өндөр өрсөлдөөн дунд ажиллаж байгаа хүмүүс чинь яаж ашигтай ажиллаад байгаа юм бэ гэдэг нь өөрөө бас аюул том асуулт байхгүй. Тэгэхээр нөгөө төлбөртэй бацраалын асуудал энд яригдчих гээд байна. Тэгэхээр
Энэ дотор бол мэдээчийн хэрэг хараад бид нар ингээ хуулиар ингээ зааж өгөөд өнөөдөр манай хуулийн хэрэгжил бас тийм үр дүнтэй биш байна л да. Тэгэхээр Сэрэнжой хэлдэг шиг энэ бас нөгөө редакцийн санаачлал эзэдийн бөгөөд одоо редакцийн удирдлагын бас санаачлал байх хэрэгтэй. Тэр нь юу гэхээр өнөөдөр манай тийм дотроо ийм редакцийн өөрийн засаглалын дүрм журмтай тийм редакцч байхгүй байгаа юм. Тэгэхээр төлбөртэй сурталчилгааны өөрийнх нь дүрм журм нэгдүгээр нь байх хэрэгтэй. Хоёрт нь шүү дээ тийм ээ тэр нөгөө редакцийн өөрийнх нь шүү дээ тийм ээ одоо хэрэглэгчдийнхээ өмнө хүлээх одоо тэр хариуцлагын асуудал бас байгаад байгаа. Яг үний хэрэгтэй шүү дээ тийм ээ өнөөдөр хэвлэл мэдээлэлд шүү дээ тийм ээ Монголын иргэдийг итгэж гин үгүй юу гэдэг асуудал чинь бас өөрөө том асуултын тэмдэг байхгүй юу. Тэгэхээр итгэхгүй одоо тэгэхээр жирийн биш тийм ээ эргэн хүн болоо шүү дээ тийм ээ тэр бол шинжирч биш шүү дээ. Энэ улс оронд биш тийм ээ юу болоод байгаагүй шүү дээ тийм ээ бүх телевизийн сувгуудыг үзчихэж тэр хүн өөрөө дүгнэлт хийх юм үгүй шүү дээ. Тийм өндөр гэж өмнө нь энд байгаа юм байна гэж дүгнэлт хийх юм уу. Тэгэхээр тэр нөгөө сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт гэдэг тэр юм чинь их чухал. Тийм учраас юуг болохоор харилцаалгын зохицуулахаар нэг журам гаргаад өгчих гэдэг юм уу тий. Тэгэхээр одоо түрүүн тэр хэн гүнжээ бол их чухал юм ярьлаа шүү дээ. Яаж одоо нөгөө захим юунд орчинд биш тийм ээ өөрийгөө зохицуулах уу? Дээрээс нь шүү дээ тийм ээ энэ одоо өнөөдөр уламжлалт хэвлэл мэдээлэл хүртэл шүү дээ өөрийн захим орчинтой орчсон шүү дээ тийм ээ. Тэгэхээр редакци өөрийн одоо зохицуул одоо тэр нөгөө энэ үзэн ядсан ядгуурлан гадуурсан юм одоо агуулгуудаа өөрсдөө байж шүү дээ тийм ээ. Өөрийн зохицуулах үрийн редакц дотроо байж шүү дээ тийм ээ. Тэрийг устгадаг эсвэл хэтэрхий төрөнгийн нэг нэр өвдөрхий дайрсан ч юм уу тийм. Тэгэхгүй харилцаа холбооны зохицуулах хорооноос ковидын үед юм уу юуны үед одоо сонгуульд үеэр коммент хаа гэж ингэж дээрээс ороод төрөөс ингэж зааварлах биш. Тэрийг өөрсдөө ингэж хийдэг юм соёл байх юм бол манай бас одоо энэ хариуцлагууд их өндөрсөн. Дээрээс нь шүү дээ яг жинхэнэ шудраг өрсөлдөөн бий болох юм байна. Тэгэхгүй яаж санхүүжээд байгаа нь мэддэхгүй, хэн мөнгө өгөөд байгаа нь мэддэхгүй тийм нөхцөлд бол тэнд ажиллаж байгаа сэтгүүлчид бол биш тийм ээ удирдах баг үгээр л явах байхгүй юу тийм ээ. Тийм нэг битгий гарах гэх юм бол тэрийг гарахгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр зэрэг нэгдүгээр энэ юу дотоод засаглалын асуудал бол бүр яхаа аргагүй энэ бол их чухал гэдэг би хэлмээр байна. За доктортой хөгжлийн зорилтын сая ундраг шүүн юу ялаа. Үндэсний сайн дурын ихтгэл дотор бол яг 16-гийн 10-ын одоо 1-2 нь бол хүний одоо суур эрхчлөө. Тэгээд 12 нь бол яг 12 нь бол яг одоо энэ мэдээллийн одоо мэдээлэл авах эрхийн тухай хуулийнх нь хэрэгжилт ямар байгаа вэ гэдэг нь л да. Тэгээд харамсалтай нь бол яг энэ асуудлаар бол манай ихтгэл бас ороогүй. Гэтэ яг хөө зөвөр нэг ил тод байдлыг яах дэмжих хэрэгтэй гэсэн нэг өгүүлбэр бол орсон байгаа. Гэхдээ идэвхтэй иргэн байна гэх юм бол тийм ээ өнөөдөр хамгийн гол юм чи авилгатай тэмцэх тийм ээ одоо төрийн аль шудраг байх тийм ээ энэ бүх зүйлд чи миний нөгөө төрөчийн хилээдсэн нөгөө хотчныхоо өөрийг биелүүлж байгаа хэвлэл мэдээлэлч айгүй чухал. Тэгэд энэний хүрээнд иргэдийн оролцоо маш чухал байдаг. Тэгэхээр иргэдийн оролцоог сайжруулахын тулд нөгөө хэвлэл мэдээлэл хотчныхоо өөрийг сайн биелүүлж тэр иргэдэд хэрэгтэй тэр мэдээллийн буруу зүйл авилга хэл ахуудыг илчилсэн одоо тэр зүйлийг өгчөөж явахгүй өнөөдөр шүү тийм ээ одоо баг юу юм бэ арчилсан намын сэтгүүлч баг ардын намын сэтгүүлч гэсэн баг нэр томьёо бий болсон. Ийм сэтгүүл зүй гэж байхгүй. Тэгэхээр төлбөртэй юм нь ил болоод ирэнгүүтээ шүү дээ тийм ээ. Уул нь шүү дээ энэ төлбөртэй нэвтрүүлгийг ч бас огт үгүйсгдэггүй. Яагаад тэгэхээр зар сурталчилгаа энэ төлбөртэй одоо нэвтрүүлгийг нийтлэл орлого авчирдаг редакцид тийм ээ авчирсан орлогоороо шүү дээ тийм ээ хараад бас одоо сэтгүүл зүйгээ дэмждэг юм тавцсан шүү дээ. Ганцхан тэр нөгөө PR-ын тэр одоо энэ төлбөртэй нэвтрүүлгүүд сэтгүүл зүй аргаар хийчихдэг учраас хүмүүсийг төрөвдүүлээд байдаг. Гэтэ эн чинь төлбөртэй шүү гэдгээ одоо хуультай хуульгүй өөрөө бичих нь бол Сэрэнжойн одоо тэр өмнөө одоо шийдчих хэвээр зүйл нь бол юм. Тэгэнгүүт ер нь бол энэ төлбөртэй одоо нийтлэл нэвтрүүлгийг бол ерөнхийдөө шүү тийм ээ зөөлөн авилга гэж хурцсан нэлдэг байсан баггүй юу. Одоо харамсалтай нь шүү тийм ээ энэ маань зөөлөн биш бүр ноцтой авилгын одоо баг тийм шинж чанартай болсон. Яг хөө тэр нөгөө хэвлэлийн эрхчлөөний индекс тодорхойлдог гэдэг хил хязгааргүй сурвалжууд шиг бид тэр байгууллага нэг санаачлага байгаа. Тэр нь юу гэхээр редакцууд өөрсдөө биш тийм ээ бид нар одоо мэргэжлийнхаа
дөрвөн зарчмыг биш бид нар ингэж баримталж байгаа шүү гэдгээ тодорхой шалгуураар амигаа үнэлдэг. За тэр үнэлгээг нь ингэж харж иж одоо компаниуд биш тийм ээ юугаа өгдөг, зар сурталчилгаагаа өгдөг төлөхөө одоо тийм хариуцлагатай гэх юм уу тийм одоо хэвлэл мэдээлэл юугаа өгдөг. Одоо ийм саягийг бий болгоод яасан бэ гэсэн ийм санаас гаргаад бас улс орнууд бас ингэж явж байгаа л. Тэгэхээр энэ бол бас их одоо зөвхөн юу юм шиг байна. Тэгэхээр өөрөө нэг талаас нөгөө талаас бол биш тийм манай иргэд өөрсдөө хэвлэл мэдээлэл хэвлэлийн эрхчлэл гэдэг чинь одоо манай иргэний эрх шүү дээ. Бидний эрх байхгүй. Тэгэхээр энэ өөрийнх нь хэрэгжүүлж байгаа юунд биш тийм ээ иргэд нөгөө хэвлэл мэдээллийг хяналт тавих тийм одоо юу итгэх одоо тийм хүсэл зориг нэгсэл одоо юу гэдгийг ингээд диван дээрээ орой очиж хөвтчихэл сов өхнийг салиал уурал бохомтол телевизэртэйгээ баг хэрэглэж сууж байгаа байхгүй юу? Энийн оронд биш тийм бид нар хамгийн гол нь өөрсдийнхөө одоо эрхийн төлөө тийм ээ тэгээд сэтгүүл зүй хэрвээ цэвэр байх юм бол биш тийм нийгэм эрүүл саруулаа энэ бол миний одоо үнд зүйлийн нэг гэх юм уу та. Тэгээд өнөөдрийн байдлаар бол яг одоо хараа тус хэвлэл мэдээлэл гэдэг бол одоо баг мөрөдлийн шин чанартай л болчихлоо та харамсалтай. За баярлалаа. Тэгэхээр Тэмүүжин хойлч байна уу та? Тэмүүжин гişүү мөчлөрөд Тэмүүжин хойлч хардаггүй. За одоо нэвтрүүлэг маань төгсөж хүмүүс бүгдээрээ өнөөдрийн одоо кино бас өөрсдийнхээ ярилцлагын хүрээнд нэлтээ хэлээд явж байна. Та ямар санал шийдэл дэвшүүлэхээр байна? За Тэмүүжин байхгүй бол та өөр цах холбогдсон ороод ирсэн байна. За өөр цах хуульч та хэлэх үү? За маш сонирхолтой энэ мэрэгчлэнүүд экспертүүд ярьж байгаа учраас бас их өгөөжтэй болж байна. За баярлалаа. За тэгэхээр ер нь бол миний нэг үндсэн хэлээд яваа санаа бол монголчууд бид одоо Монголын эдийн засаг жоохон Монгол бол газар нутгаар том ч гэсэн одоо эдийн засгийн хувьд бол бас харьцангуй жижиг улс гэж болно тийм учраас монголчууд бид нар түрүүн би хэлсэн хэвлэлийн эрхчлөө чинь бол арчлыг одоо хэвлэлийн эрхчлөө байхгүй бол арчил маань байхгүй болоод арчил маань байхгүй бол бидний одоо юу чинь эрхчлөөтэй байх, бүтээмжтэй байх, аз жаргалтай сайхан амьдрах тэр нөхцөл боломж байхгүй болж тусгаар тогтнол бас эрсдэлд орж байна гэсэн санааг түрүүн бол би анх эхлэхэд хэлсэн. Тэгэхээр бид нар ийм жижигхэн ядуу мөртлөө шуналтай хямдхан байвал бид нар маш амархан дууснаа, худалдагдана. Тийм учраас одоо энэ төвшөнд бол жишээлбэл сэтгүүлчид иргэний хариуцлагатайгаар энэ эрхчлөө тусгаар тогтнол өнөөдөр алдагчих гадаа энэ нөхцөлд бол өөрийнхөө эрхчлөөний төлөө, өөрийнхөө аз жаргалтай амьдралын төлөө бас хариуцлагатай байх ёстой болов гэсэн ийм санааг бол эцэст нь би хэлмээр байна. Одоо жишээ нь сонгуульд өгч байгаатай холбоотой би бол улс төрийн намд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хүн. Тэгээд явхад бол одоо жишээ нь өмнө нь одоо мэрэгчлэлийн хувьд үнгөө одоо өгдөг байсан ярилцлага бол одоо маш өндөр үнээр авч үн төлжээж ярих хэрэгтэй ч гэдэг юм үү. Одоо 2 сараас хойш бол миний хувьд чинь мөнгөгүй учраас ингээд телевизэндээ хаагдсан. Ийм нөхцөл байдал ингээд үүсэж байгаа учраас энэ нөхцөл байдал ийм арилжааны хэлбэр рүү оруулах нь энэ хичнээн хуулиар хязгаарлалт тогтоосон ч гэсэн энийг бол зохицуулж чадахгүй, зохицуулах гэж хүсэхгүй байгаа. Тэр хязгаарлалт бол угаасаа үйлчлэхгүй удахгүй хязгаарлалтууд байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас сэтгүүлчид өнөөдөр хэрвээ та нар ингээд мөнгөний төлөө энэ эрхчлөө тусгаар тогтнолоо худалдах юм бол маргааш та нарт мөнгө өгөхгүйгээр бороо хожж жагаад үгээ эфирээр чинь гарч хэлдэг болно шүү гэдгийг бас сэтгүүлчдэд хэлмээр байна. Хариуцлагатай байх ёстой гэдэг санааг хэлж байна. За баярлалаа. Цэрэнж ажиглагч. За тэгэхээр би нөгөө түрүүний хэлсэн санаагаа нэг товчхон давтаадах юм. Түрүүн би нөгөө хэвлэл мэдээлэлд өөрийн байр суурийг өөрийнхөө суур асуудлыг шийдэх ёстой гэж хэлэхдээ би өөрийн зохицуулалтыг хэлээгүй маа тийм ээ. Хөтлөгч маань яг тийш нь орчиглүүлжээ л дээ. Тэгэхээр юу вэ гэхээр өнөөдөр ингээ хаас айгүй өөрчлөлт гарч ижээ л да. Бидний эргэн тойронд нөгөө баруун зүүн либерал консерватизм хүний эрх ардчил энэ бүх юм маань хөдөлгөөнд орсон байгаа даа байхгүй юу.
хэвлэл мэдээлэл ч гэсэн мөн адил. Зөвхөн нийгмийн сүлжээ гэдэг юм гарч ирээд бидний энэ хэвлэл мэдээллийн уламжлалт ойлголт онол арга зүйг бол бүгдийг өөр болгочлоо шүү дээ. Тэгэхээр өөрчлөлт бол дэндүү түргэн байна. Ийм нөхцөл байдалд бид нар одоо ингээд хуулиар ч юм уу өөрийн зохицуулалтаар ч юм уу зохицуулах гэж оролдох бол үнэхээр үр дүнгүй байгаа байхгүй юу? Бид нар хүсэхгүй байгаадаа биш, муу хийгээд байгаадаа биш. Тэгэхээр нөхцөл ийм байгаа юм чинь өнөөдрийн зохицуулалт маргааш хөгжиж байгаа учраас бид нар энэ хэвлэл мэдээллийн үйл явцыг өөрийнхөө зам ёсоор нь хэсэг хугацаанд өрнүүлэх хэрэгтэй байна да. Өрнүүлэх хэрэгтэй байна. Тэгэхээр тэр зохицуулалт эрх зүйн зохицуулалт байна уу? Өөрийн зохицуулалт байна уу? Энд чинь бүрэлдэхүүн тулд хугацаа хэрэгтэй. Хугацаанаас гадна бас нэг тийм суур одоо тулгуур хэрэгтэй. Тэгэхээр энэ бол миний нөгөө хэлээд байгаа тулгуур ойлголт юм да. Хэвлэл мэдээллийн тулгуур ойлголт гэдэг маань нэг талаас маш чухал, хоёрдугаар маш энгийн зүйл байгаамаа. Энгийн зүйл байгаа. Нөгөө одоо жишээлбэл хэвлэл мэдээллийн бүртгэлтэй холбоотой асуудал, тэр хуульчин хэлсэн эзэмшлийн тухай асуудал тийм ээ. Тэгээ хамгийн чухал нь нөгөө юу? Нийтлэл нэвтрүүлэг ба реклам сурталчилгааг зааглах. Энд бид нар ямар нэгэн юм одоо хэм хэмжээ тогтоох боломжгүй гэдгийг бид нар одоо хөдөлгөөн зөвшөөрлөө шүү дээ. Зүгээр бид нар автагдаад явж байна. Тэгэхээр энийг ядахтаа бид нар ил тод болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийг өөрийг нь ил тод болох хэрэгтэй. Тэгэхээр та бүхэн төсөөлд зөвхөн реклам сурталчилгаа нийтлэл нэвтрүүлэг хоёрыг зааглаж чадах юм бол манай хэвлэл мэдээлэл ямар том өөрчлөлт гарах вэ? Бид нар зохицуулалтыг хийх одоо энэ зүйрлэшгүй тийм ээ. Тэгэхээр би хэлэхэд ийм энгийн имийг яахын тулд бид нар өнөөдөр тийм ээ би дахиад нөгөө базаад хэлэхэд хэвлэл мэдээлэл одоо ингээд улс төрчдийг ч юм уу тэр тусмаа сонгуул болох гэж яхад тийм ээ хэн нэгнийг эсвэл одоо эрдэмтэн мэрэгдийг хараад биш өөрөө хэвлэл мэдээлэл гэдэг маань асуудалтайгаа тулгарч байгаа учраас өөрөө энэ сая миний хэлсэн юм тулгуур асуудлуудыг өөрөө шийдээд ингээд зохицуулаад явах ийм арга замруулж явах хандах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл энэ бол хэвлэл мэдээлэлд өөрт нь ил тод байдал хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. За Батбаяр тэр захирлаа. Батбаяр захирал гүйцэтгэх захирал байна уу? Transparency International Монгол төрийн бас байгууллага байна. За та бодчих та. Санаагаа хэлцүүчээс бол товчхон хэлээ. Ер нь бол хэвлэлийн эрхчлөлөөр маш эмзэг асуудал. Тийм учраас л энэ хэвлэлийн эрхчлөлөг одоо л бэхжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах нь бол манай нийгэмд бас толгомдод байгаа маш чухал асуудал. COVID-19 гэдэг энэ одоо цар тахалтай холбоотойгоор хүний хэвлэлийн эрхчлөлөнд халдах одоо ийм эрсдэл улс орнууд байгааг сануулж байгаа. Манай улс ч гэсэн ийм эрсдэл байгаа гэдэг онцлоо. За өөр Гүнжидмай захирал байна. Зөвлөлийн төлөөлөл за. Өнөөдрийн сэдв ийм бүрэн бид нар хэвлэл мэдээллийн хараацс байдлын талаар нэлээд ярилцлаа. Тэгээд олон талаас нь ярьлаа. Миний зүгээс хэлэх зүйл бол хэвлэл мэдээллийн хараацс байдлын маш чухал баталгаанууд энэ хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт маа, өөрсдийгөө зохицуулах зүйл юм аа. Тэгээд энэ өөрийн зохицуулалт гэдэг маань бид нар нэгдэж нийлж тийм тодорхой бас нэг юм институт болж энийг юм процесст оруулж иж энэ маань илүү үр дүн өгдөг. Тэгээд үр нөлөөтэй, үр өгөөжтэй байх хэрэгтэй. Ийм үр өгөөж бүхий ийм өөрийн зохицуулалт нь ямар байх ёстой вэ гэхээр нэгдүгээрт нь өөрөө бас хараацс байх ёстой. Тэгэхээр энэ нь төрөөс энэ хэвлэлийн өөрийн зохицуулалт руу орохсгүй маа. Ялангуяа асуудлыг бол талбарт нь өөрт нь үлдээж өөрсдөө энэ хийх боломжийг нь олгох ёстой. Хоёрт нь болохоор хүлээн зөвшөөрөгдөх байдаг. За хүлээн зөвшөөрөгдөн гэдэг мэдээж энэ нэг салбартаа хүлээн зөвшөөрөгдөх. Дээрээс нь нийгэм олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх. Олон нийт маань энийг ойлгоод мэдээд хэлэх юм бол нөгөө иргэдийнхээ өөрийнхөө хямралыг энэ механизмаар тавих боломжтой болсон. Энийг бас ингээд ашиглаж хийж одоо явах ёстой юм аа. Тэгээд дээрээс нь улс төрийн түвшинд бодлого боловсруулагчдын түвшинд бас энийг ойлгож хүлээн зөвшөөрөх нь бас арчилсан нийгмийг бэхжүүлэхэд бас их үр нөлөө өгөх энэ одоо тал руугаа ач холбогдолтой гэж хэлмээр байна. За гурав дахь одоо нэг зүйл нь бол дэмжлэг юм аа. Бид нар энэ сайн дурын үүсгэл санаачлагтай өөрийн зохицуулалтыг хөндлөнгөөс нь зүгээр хараад суух юм бол энэ бол нэг хэсэг хугацаанд л наслах магадлалтай. Яагаад гэвэл энэ чинь тодорхой хэмжээний үйл ажиллагаа явдаг учраас дэмжлэг гэдэг бол маш чухал байдаг. Тэгэхээр энийг Европын орнуудад бас тодорхой хэмжээгээр хийж байна. Одоо саяхан шиг гэдэг Швейцарын
одоо сайт нь болохоор одоо дижитал 90 үед энэ Facebook, сошиал медиагийн энэ үед хэвлэл мэдээллийг дагсан маш их асуудлууд гарч ирж байна. Тэгэхээр энэ нь бид нар хуулиар биш өөрийн зохицуулалтаар энийг шийдэх ёстой. Тэгэхээр энэ өөрийн зохицуулалтыг хийж байгаа энэ хэвлэл мэдээллийн зөвлөлтийг нь дэмжлэг үзүүлж явах ёстой. Гэхдээ бид нар бодлогод нь бүтцэд нь нөлөөлөх ёсгүй гэдэг энэ чиг хандлага бол бас ингээд ардчилсан орнуудад бас их өрнөж байна. Тэгэхээр энийг урт хугацаанд нь бид нар доктортой байх тал руу бас харах ёстой. Иргэдийн дэмжлэгч байж болно тий, салбарын дэмжлэг, төр засгийн дэмжлэг юу байдгийг бүх дэмжлэгийн давхар харж бид нар энийг урт хугацаанд нь явуулах боломжтой гэж хэлье. За баярлалаа. Тэгэхээр цэцэн заяа та юу гэж дүгнэж хэлэх үү? Ерөн мэдээж хараад бас сэтгүүлчид олон ургалж мэрэгжлийн сэтгүүлчдээр хүний эрхийг эзлүүлэх, хамгаалах энэ асуудал бол мэдээж байж болохгүй зүйл шүү дээ. Тэгэхээр яг ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг дүгнээ та юу гэж тол. Ерөнхийдөө бол яг миний санааг гүнзгий илүү тодорхой хэлчих байна. Одоо ингээд хүн болгон бүх ил төрлийн мэдээллийг олж авах, хэвлэн нийтлэх үзэл бодлоо чөлөөт илэрхийлэх хэрэгтэй гэдэг. Тийм бол ерөнхийдөө олон улсын факттай дурдсан. Тэр ихийг хангуулах нь төл байдаг тийм ээ. За тэгээ мэрэгжлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд яг тэр замаараа мэдээлэл олж аваад нэвтрүүлэх гээд энэ тохиолдолд олон нийтэд бас бүлээн зөвшөөрөх асуудал бас байдаг тийм. Одоо нөгөө саяхны нийтлэл жишээн дээр заригтай холбоотой нэг жишээ гарсан шүү дээ. Хүмүүс бүгдээрээ л комментээр мулдаг тийм. Тэр асуудалны одоо санал юу юм гэхээр бодож байгаа зүйл юу юм гэхээр олон нийтийн нөгөө public awareness гэдэг чинь олон нийтийн хандлагыг бас нэмэгдүүлэх, олон нийт өөрөө энэ хэвлэлийн чөлөөт сэтгүүлүүд итгэл үнэмшилтэй байдаг, итгэдэг, дэмждэг. Яагаад энэ дөрөвдөг засаг бол энэ хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг бүтээх энэ одоо зорилгот хүрэхэд чухал юм бэ гэдгийг олон нийтэд ихлээр ойлгуулах бас нэг давхар тийм ээ. Тэгээд олон нийтэд чаа ковид-19 талаар хэлхийд холбоотой тийм. Энэ дээр энгийн иргэд өөрсдөө зүрнүүлдэг, энэ дээр ач холбогдол өгдөг, ийм нөгөө соёлыг, хандлагыг бас давхар түгээвэл бидний бүсэд байгаа тэгэхээр боломжит нөхцөл байдал бас үүсэх байхаа гэж бодож байна. За баярлалаа. Болор сайхан хүний эрхийн хамгаалагч нэвтрүүлгээ оролцогчдын. За. Энэ болор сайхан яг манай Монгол улсад дүр нөлөөгөө авчирсан зохицуулт юу байсан бэ гэвэл тамхины хяналтын тухай хуулийг бид нар бүгдээрээ мэднэ. Нэг хуулийн наривчсан нэг заалтаар бид нар маш том өөрчлөлтийг нийгэмд авчрах боломжтой харсан. Тэгэхээр зүгээр яг хувийн бодлоо хаалцахад хамгийн түрүүн хийх зохицуулт бол юу юм гэхээр түрүүн оролцогч нарын ярианд дундуртаад байгаа медиа ownership буюу хэвлэл мэдээллийг өмчилж байгаа эсвэл хэвлэл мэдээллийн эзэн гэдэг юм уу түүнээс хамааралтай хүмүүс хэн энэ байгууллагын цаана байна вэ гэдгийг нь ил тодруулах нь бол хамгийн чухал. Үүнийгээр дамжуулаад тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн нь ийм хүн учраас тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад итгэж үнэмших мэдээллийг нь хүлээж авах, түүнийг хараад шийдвэр гаргах зэрэг боломжууд нь бол иргэдэд өөрсдөнд нь бүрэн дүр хэрэгжнийг харж байгаа нэгдүгээр. Хоёрдугаарч яригдж байгаа зүйл юу юм гэхээр өсөөсөө бидний амьдрал технологиос хамааралтай болж байгаа. Тэгэхээр технологиос хамааралтай болж байгаа учраас мэдээлэл өөрөө маш үнцэнтэй. Төдийгүй мэдээллийн сан өөрөө хэрхэн хадгалж хамгаалж байгаа түүнийг ашиглаж байгаа вэ гэдгээс хамаарат амьдралд шууд нөлөөлөх боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр баримтат кинонд гарсанчлан нэг талдаа тэр мэдээллийг яаж ашиглаж ийн вэ, мэдээллийг хэрхэн бусдад зориулж түгээж ийн вэ гэдгийг бол өөрөө өсөөсөө шаардлагатай тохиолдолд бол зохицуулах. Тэр нь одоо хүчирхийлэл элдв зөв бус үйлдэл татж байгаа юм уу, ялгарлангаа дургас шинжтэй бол түүнийг нь хэрхэн арга хэмжээ авах вэ гэдгийг бол заах нь бол дараагийн хоёр дахь алхам. За гуравт нь яригдж байгаа нэг зүйл маань юу юм бэ гэхээр тэр энэ хэвлэл мэдээлэлд нэвтрэх, хэвлэл мэдээллийг яаж ашиглах вэ гэдгийг нь боловсрсон байх тухай асуудлыг бас хөндөж ярмаар байна. Тэгэхээр яг
ямар агуулгатай мэдээллийг их сурвалжийн найдвартай байдлыг нь хараад бусад их сурвалжуудтай зэрэгцүүлж авч үзээд үнэн бодиттой эсхийг нь бас хардаг, мэддэг, ашиглаж чаддаг байх нь бас хэвлэлийн эрх чөлөө болон энэ арчсан нийгэмд хүний эрхийг дээдлсэн хараад бус хэвлэл мэдээлэл хэрэгстэй байхад чухал гэж бол хувьдаа хэлмээр санагдлаа. За баярлалаа. Тэгэхээр ундраа гишүүн сая зөвшөөрөл аваад ажил яралтай гараад явчих шиг боллоо. Тэмүүжин хуульч байгаа юу? Харагдах байна уучлаарай. За тэгэхээр ерөнхийдөө би нэвтрүүлгээ төгсгөе гэж бодож байна. Тэгэхээр эрхэм хүндэт үзэгчтэй манай өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан яагаад social talk кино хэлэлцүүлэг маань үгээр өндөрлөж байна. Тэгэхээр нэвтрүүлгийн туршид үзэгч бид нартай байж одоо манай оролцогчдын одоо үнэтэй тулхтай алсын хараа дэвшүүлсэн энэ үзлийг хүлээж авсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр ер нь бол оролцогчид бол өөр өөрснийхөө өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө гэдэг энэ асуудал өөрөө ямар чухал болдог. Яагаад хараат бус хэвлэл мэдээлэл, хараат бус сэтгүүлчид өөрснөө доктортой хөгжлийн хурдсгар байх боломжтой юм бэ? Яагаад өнөөдөр үнэхээр бид нар ардчил гэсэн энэ системээс ухрахгүй юм бол энэ ардчлалын үнэт зүйл болсон үндсэн зүйлүүд маань өөрөө мэдээж одоо энэ хараат бус хэвлэл мэдээлэл өөрөөр хэлбэл сэтгүүлчид айдасгүй зусраггүй одоо байснаар хамгаалагдсанараа энэ бидний сая ярьсан бүх нийгмийн үнэт зүйлүүд ардчлалын үнэт зүйлүүд давхар одоо хамгаалагдаад явах юм байна гэсэн ийм санаануудыг одоо маш их олон талаас нь одоо сайхан баримтанд төшөглөж олон сайхан жишээн дээр дурдж хэллээ. Ингээд өнөөдрийн манай нэвтрүүлгэд оролцсон одоо эрхэм панелистууд та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд дараагийн дугаараар дахин уулзъя, баяртай.